Промент за ирсэнд маш их баярлалаа. Өнөөдөр анх удаага уран зохиолын үдэш гэсэн ийм юу гэдэг монгол хэлээр контент гэх юм уу тийм ээ. Эхлэхээр нэлийн төлөвлөөд тэгээд эхлэх гэж байна. Тэгээ нэг гол зорилго нь цаад агуулга нь юу хэлсэн гэхээр шалтгаан нь юу хэлсэн гэхээр Азийн сүүлийн үед маш их ном бичиж байгаа. Эмэгтэй зохиолчдын романуудыг орчуулад тэгээд сая 9 сард талбай дээр үзэсгэлэн болдог шүү дээ. Янз бүрийн газрууд номуудаа тэнд танилцуулаад тэгээ яг хүмүүс хизээ нээлттэй хийх юм гэж асуугаад байсан. Тэгээ хажуугаар нөгөө философийн лекц янз бүрийн юмуд ажлууд эхэлчихэд амжихгүй байж байгаа өнөөдөр орой энэ гурван номын нээлтийг хийгээд хийхний хажуугаар бас энэ номтой холбоотой философийн сэдвээр бас нэг лекц уншаад тэгээд эндээсээ номнууд руугаа бас нэг жоохон орж ямар номнууд бичсэн, ямар зохиолчдын эцсийн уран зохиол гэж бас юу хэлээд байгаа. Тэр лүү нэлээд ороод тэгээд өнөөдрийн уран зохиолын үдэш өндөрлөн. За намайг өнөөдөр та нар нэг талдаа философч нөгөө талдаа уран зохиолын литературын салбарын хүн гэдгээр хүлээж аваарай. Тийм өнөөдөр орой бол би хоёр хүн шүү. Нэг нь философч Молор Эрдэнэ, нөгөөх нь уран зохиолын салбарт тийм үү нилээд гүн орцсон яваа. Энэ гурван роман бол миний анхны роман биш. За эхний философч Молор Эрдэнэ ерөнхийдөө ер нь яагаад энэ ном руу орох болсон тэр философчийнхаа бас нэг үйл ажиллагаа хийсэн ажил төрөл рүү орох зүг болов гэж бодож байна. За ингээд би ер нь өнөө орой уран зохиолын үдэшийг нэг 5 сэдвт ингээд чагсаацсан байгаа. Тэгэхээр би ер нь яагаад ингээд роман орчуулдгийг дооноос эзэнээс ингээд роман орчуулад эхэлсэн. За хоёрт нь энэ гурван ухаан би яриад байгаа. Энэ гурван зохиолчийн гурван онцлог. Хүний ухаан дээр явж байгаа шүү дээ. Бидний бүх үйл ажиллагаа, бүх мэдрэмж, сэтгэл, бодол юу гэдгийг таны мэдгүй бүгд энэ дотор л явагдаад байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг ялгахад маш хэцүү. Тэгэхээр гурван ухаан философт өөр 2500 жилийн өмнөөс яригдчихсэн сэдв байгаа. Хүний ухаан руу орох гэсэн гадаад ертөнцийг таньчлаа мэдчихлээ. Хүнийг таньмаар байна. Хүн рүү орсон чинь зөвхөн бие юм бишээ. Ухааныг л мэдэхгүй бол бие бол яг жоохон байжгаад нэг 70-80 жилийн дараа алга болчтой юм байна. Ийм сэдв яаж уран зохиол руу орж ирсэн. Энэ гурван зохиолч эмэгтэйгийн номуудад орж ирсэн. Тэрийг нэлээ уран зохиолын салбар руу жоохон хүн рүү ороод философоос уран зохиол руу ороод тэгээд энэ бол миний уран зохиолын ширээ. Энэ бол миний философчийн эндэр. За философч хүн юу гэдгийг цаг үеэл тодорхойлно. Үеийн үед 2500 жилийн өмнөөс эхлээд та нар мэдж байгаа баруун тал руу Грек, баруун урагшаа Перс, чанга урагшаа Энэтхэг, за зүүн урагшаа гэх юм уу бас дахиад чанга урагшаага Хятад. За энэ арт түмнүүд бол 2500 жилийн өмнөөс философтод эхэлсэн. За энэ арт түмнүүдийн нэг онцлог юу вэ гэхээр зөвхөн яриан философоор яваагүй ном бичсэн, бичгийн хэлбэрээр философтсон. Бичээд ном болгоод тэгээ нийгэм рүү арт түмэн рүү хүргэдэг. Ийм удаан хугацааны олон мянган номнууд сан дүүрэн номнууд бичигдсэн. За тэр нь цаашаа бидний өнөөдөр яриад байдаг өрнөдийн барууны гэх орнууд руу очиод тэдний хэл рүү ороод явчихсан. Тэд нар бол сүүлд философи руу орж ирсэн. Барууны ертөнц бол ерөнхийдөө философийн түүхээр бол их залуухан ард түмэн. Герман, Франц, Англи, за сүүлд Америкт бас жоохон философи руу орж ирсэн. Гэхдээ тэнд удаандаа Европын философи яваад идэг. За цаг үеэл мэдмээр байна. Философчийн асуулт бол. Нэгдүгээрт юу хийгээрэй байна вэ? Төрлөөч шүү дээ би. Юу хийгээрэй байна вэ?
юу өөрчлөгдсөн юм? Философч хүн хизээч өмнөх үеэ одоо тэр өвөг дээцгээд эдэг, эцэг өвгөдгээд эдэг хүмүүсээ хизээч 100% зөв гэж хүлээж авч байгаагүй. Юу хийсэн, юу ярьсан, юу бичсэн тэрийг шалгадаг. За Монгол хүмүүний хувьд бол шал өөр замаар одоо философидох шаардлага гарсан. Тэр нэг 2011 12 оноос эхлээд одоо яг Монголын нийгэм рүү философи яриад одоо эхэлсэн. Философиг ямар нэг байдлаар одоо оруулж ирэх, яаж оруулж ирэх юм. Яг өмнө социализмын үед бол яг марксизм, ленинизм гэдгээр орж ирж байсан. Тэрнээс өмнө төвдөөс гармаа дармаа сансар гэдгээр бас жоохон орж ирж байсан. Тэгэл ерөөдөө болчдөг. Яг философийн хувьд судлаад харахаар бас нэг их бас байдаггүй. Цаад энэтхэгийн буддизмын агуулга, хятадын одоо күнзийн агуулга, Персийн Заратустрагийн агуулга, Майнигийн агуулга бас жоохон хаягддаг. За грекийн философиг оруулж ирэх гэж бас нэлээд бодилсан байдаг. Тийм өрөнтэй мэрэгэн ухаан одоо юу гэдэг Аристотель тэрийг бас оруулах гэж оролдоо. Тэгээд дандаа бүтлгүүцсэн байдаг. Тэгээд тэр нь бол аргагүй. Философийн суур байхгүй хүмүүс зүгээр уран зохиолын ном орчуулж байгаа, улс төрийн ном орчуулж байгаа мэт ингээд хамаагүй дур мэдэн дураараа орчуулж яран хэвлүүлдэг мөнгөний төлөө. За юу хэвээрээ бэ? Юу өөрчлөгдсөн бэ? Энэ их том асуулт философийн. За яагаад уран зохиол руу би одоо ингээд орчирчаад уран зохиолыг ингээд чухалчлаад байгаа вэ гэхээр миний өөрийн одоо хувийн амьдралын намтраас уран зохиол руу орох болохгүй юм байна. Яагаад гэвэл уран зохиолд нэг одоо ашигтай одоо гоё хялбархан зөөлөн философч нь хатуу шүү дээ. Зөөлөн бас ингээд хүмүүсийн амьдралын жишээнүүдээр философийн нарийн том сэдвүүдийг илэрхийлждэг. Гайхамшигтай. Философи дээр чи эрхчлөө юу вэ гэж ном бичнэ. Миний нэг эрхчлөөний ном байгаа. Гурлаа ном шудрагаас. За хайр дурлалыг бол философи дандаа асуудаг. Хариулт ерөөс олдгоо. Юу одоо хайр гэдэг байгаа. За тэгэл тэрнээс цаашаа хүний одоо сэтгэл гээд үг хэрэглээд идэг. Тэргээрээ юу илэрхийлээд байгаа. Сэтгэлийн хөдөлгөөн өөрөө юу хэлэх гээд байгаа. Психо гэсэн одоо грек үгийг бид нар сэтгэл судлал гэж нэлээд өрөөсгөл орчуулад байгаа шүү дээ. Тий. За ийм одоо санхүүний санаа, тэгэл одоо бодол, мэдрэмж тэр бүгдийг уран зохиол жишээгээр ингээд дөрүүдээр харуулцдаг учраас айгүй амар байдаг. Тэгээд би уран зохиолыг ер манай нийгэмд их зөв юм байна. Энэгээр орвол философиг илүү дөт замаар очих, хялбар замаар очих юм байна. Гэхдээ хялбарчилж бол болохгүй. Зам нь өөрөө хялбар. Сэдвийг хязгаарч хялбарчилж болохгүй. Та нар одоо мэдэн шүү. Ер нь бол Перс, Энэтхэг, Хятад, Хойд, Орос энэ арт түмнүүд эдний зохиолчд, эдний философчд бол ерөнхийдөө уран зохиол, философи, шашин гурвыг ерөнхийдөө ингэ текстэн дотор ингэ зэрэгцүүлээд яваад идэг. Буддизмын номыг, энэтхэгийн буддизмын номыг уншихаар философи дотор нь явж идэг. Персийн янз бүрийн философийн номнуудыг уншихаар уран зохиол үлгэр болоо явчихдаг. Дөрөвдтэй бүр. Барууны ертөнц рүү, өрөндийн ертөнц рүү болохоор гатуу философи гэдэг салах гэдэг байхгүй. Уран зохиолоос, шашнаас. Энэгээр их онцлогтой. Тиймээс дорны одоо философи руу хүмүүс дуртай байх нь дорны одоо буддизмын шашин хүмүүс дуртай байх нь аргагүй. Дотор философи явж байгаа. Эхлээд философи шүү дээ. Дараа л уран зохиол үүснэ шүү дээ. Дараа нь шашин үүссэн шүү дээ. Эхлээд бол философи байгаа шүү дээ өндөрлөгтөнд. Ингээд жишээнүүдэд дүрсэлдэг учраас амар байдаг. Философч нь өөрөө ингээд маш их дэгж умдаг, салгаттай явахгүй болдгоо. Нөгөө онлуудыг анхаарахгүй болохгүй. Нөгөө ямар философч хин ямар номнуудын сэдвээр бичиж гисэн тэрийг бас уншихгүй болохгүй. Тий. Нэг 100 ном байт. Тэгээд тэрийг уншиж харж ээж тэрэн дээр тулгуурлаж явахгүй болохгүй. Яг бол одоо ингээд видео бичиж шít. Энд ч одоо тэгээд 100 жилийн дараа хүмүүс уншин шít. Тий 100 жилийн өмнө одоо корпорат гэдэг газар нөгөө философч молоор эрдэнэ ийм лекц уншижсэн юм байна лээ. Тэгээ сайн сонсоод байсан чинь бас философийн талаар бас тэр хүн ер нь нэлээд одоо бас жоохон буруу юмнууд ярьж ирсэн байх шүү. Зарим номнуудыг тэр хүн шаван биш шүү дээ гэдэг дараагийн үе чинь шалгаж шүү дээ. Тэр чиг дандаа бодож явах хэрэгтэй байхгүй юу? Тэмчээс дандаа найдвартай явах хэрэгтэй. Маш сайн хөстэй явах хэрэгтэй. Баталгаатай. Ус авахгүй гэж хэлдэг шүү дээ байхгүй юу? Ус авахгүйгээр хийх хэрэгтэй.
За уран зохиолын салбар бол яг зөөлөн, сайхан, хөгжилтэй, нийтэмтэй, аз жаргал ярина, баярлан, хундан, өөлн, урам орон, урам хугарна, урам өгнө. Тий. Философи номонд урам өгөхгүй шүү дээ. Тий, дошоол дарна шүү дээ. Тэгэхээр уран зохиол нь илүү одоо бид нар шиг амьдрал сайхан шүү дээ. Болондоо энэ гэдэг хүмүүст илүү ойр. Тий. Философч болчих бүтэхгүй л гэж байгаа шүү дээ. Тий. За ингээд нэгний одоо хэсгээ би та нарт тайлбарлая. Яагаад одоо би роман руу яваад гисэн бэ? За ер нь шинжлэх ухаан, танин мэдхүү, философи, нийгэм, сэтгэл зүйн сэдвээр ном бичиж, лекц уншиж өнөөдөрт ирлээ. Одоо нэг 14-5 жилийн ажил байгаа. Германаас физик техникийн доктор Дрездэнд хамгаалаа, дараа нь философоор доктор хамгаалаа. Тэгээд баруун зүүн хоёр доктортой Монгол оронд иржээлээ. Тэгээд 5-6 жилийн өмнө. За яагаад уран зохиолын ном орчуулах болсон бас орчуулах шалтгаантай вэ гэхээр ерөнхийдөө хүүхэд насны уран зохиол дуртай тэр яваад байгаа. 16-7 тавтай Оросын шейхын номнуудыг уншчихлаа шүү дээ, орчуулсан. Дараа нь би Германд оюутан болчиход Германдаар орчуулсан тал гэдэг нь Штепе гэдэг нэртэй тэр номыг бас герман хэлээр уншиж байсан. Тэгэхээр би ерөнхийдөө уран зохиолоос эзэж одоо салтгүй. Ямар ч мэргэжлийн салбар сурсан, тэнд одоо докторийн зэрэг хамгаалсан бай. Уран зохиолыг хийж хайдаггүй. Уран зохиол дандаа миний хармаанд явж идэг бэлэн нэг уран зохиолын ном ч юм уу. Монгол улаан тэрэг бирж уншаад тэр хүнээс орчдөг. Амар хүүхэд насны бүр тийм байсан. Тэгээ бүр сүлрүүгээ уран зохиолын ном уншаад ирэхээр дөрөвдөнд өөрөө орчдөг байсан. Маргааш удаа ангидаа хичээл дээр явчихороо зарим дөрөвд болчдөг байсан. Тэрийг бодож байгаа хүмүүстэй хүртэд таарцчихдаг. Тэгэхээр амар байсан надад. За багш нарыг бол ерөөдөө хараад за энэ одоо зохиолын тэр төр явж байна. Ээж гач юм яриад байвал манай ээж тэр зохиолын тэр төр юм бэ шүү дээ. Аав ингээд солиотоор авах юм бол за эдгээр ч нэг хэтичүүдийн нийтлэг дөр сонсоод ирэхгүй. Ээж юу гинэ гэж тэгэл явчихдаг. За эн чинь бидэд хэрэг болдог байхгүй юу? Ер нь бол одоо та нар өөрсдийнхөө хүүхдүүдийг аль болох тэгтээ шахах шаардахгүйгээр дэвтэйхэн яадаг ч аккаунтын ч юм уу өрөөнд ч нэг уран зохиолын ном газар хөвтөд матчдаг ч юм уу. Тэрээс одоо маа унш гэж өгч ерөөс болохгүй. Энд тэгээд мартцсан. Өө чи олсон юм уу гэж бодлаа. Мэдээгүй царайлаа. Тэгж яагаад ном руу оруулж ирэх зүгээр. За ийм хүүхэд насны шалтгаантай нэгдүгээр. Яагаад уран зохиол руу ороод ирж байгаа юм. Тэгэхээр одоо би нэг ядагч нэг циркл тийм үү? Тойрог ингээд эхлэл төгсгөл хоёр ингээд нийлээд бүтэн тойрог боллоо гэдэг шүү дээ. Тэгэхээр явсаар угаад амьдралын нилээд дэх одоо очсон нас нилээд явцсан үедээ эргээд уран зохиол руу ирж байгаа байхгүй юу? Одоо гэртээ ирж байгаа байхгүй юу бол тэгсэн доо. Одоо хин нөгөө ямар нэг ET гэдэг нэг фильм байдаг ч тийм Home гэдэг шиг. Тэгээ би ч ингээд home дээр ирчихсэн. Тий. За хоёрдугаарт уран зохиолоос амьдралын тэр хэрэг болох одоо жишээнүүд их байдаг. За нөгөөтэйгөр герман хэлээр ярьж бичдэг чадвар маань намайг өөртөө ихтэй болгосон. Уран зохиолын ном орчуулах. Яг би ч дандаа германаар философийн номнууд урч байгаа, шинжлэх ухааны номнууд уншаад тэгээд ихтгэл бэлтгэх ч юм уу янз бүрийн юмдаа судалгааны ажиллаа дандаа тэр хэлээр яваа. Тэр салбарт яваад байсан. Философийн номнуудыг орчуулад тэндээс мэдснийгаа за тэгэл докторийн зэрэг хамгаалах нь баахан ном уншдаг юм аа философи. Тэгээд ер нь герман хэл нэг сайн болцсон учраас герман хэлээр уран зохиолын ном зогсоо цаг уншдаг. Тэгэл Америк, Англи, Франц бүгдийг германд уншдаг амар. Тэгээд тэрийг ер нь одоо ингээд орчуулъя гэдэг өөртөө итгэлтэй болж гэлсэн. Миний герман хэл бол одоо 2 докторийн дараа шинжлэх ухаанаарч, философорч бат болчлоо. За одоо орчуулж эхэлнэ. Тэгэхээр энд өөртөө итгэлтэй болох суур тэр хэлний мэдлэг тэр аюул чухал. Тэгэхээр шууд одоо болор талаар орчуулдаг гэж бүтэхгүй. За юуны герман монгол герман хэлний тол бичиг гэж байдгийн. Бүр тэр өөрөө тийш ном орчуулж чадахгүй. Янз бүрийн тэр ойлголтуудыг бид нэт орчуулад эдэ хийсэн байдаг. Заавал одоо монгол үг орчуулах сайр байгаад чухал ойлголтуудыг эвдчихсэн байдаг.
буцаж очихын аргагүй, засаж янзлахын аргагүй. Тэр надад маш их харамсалтай байдаг. Энийг яаж засаж янзлах вэ? Би ч нөгөө философч хүн учраас философийн сэдвийг маш их сонирхож явдаг. Тэрийг одоо хүмүүст шеэрлж тараах нэгц унших муу номоор дамжуулж явдаг. Уран зохиолчин философиг их гоёор гаргаж ирдэг байхгүй юу? Дөрүүдтэй, тийм үү? Сайн талын дөрүүдтэй, эсрэг талын дөрүүдтэй, амьдралын бүх асуудал роман дотор явагддаг литератур, уран зохиолчин тэргээр их гоё байхгүй юу? Философчин шууд ингэж хэлэхэд хэцүү байдаг. Уран зохиолчин аз жаргал гэдэг юу юм бэ? Хайр дурлал гэдэг юу юм бэ? Үзэн явдал гэж юу юм бэ? Атаархал гэж юу юм бэ? Сэтгэлийн хөдөлгөөн гэж юу юм бэ? Мэдрэмж гэж юу юм бэ? Хүний хувийн санаа гэж юу юм бэ? Бодол гэж юу юм бэ? Тэр бүгдийг уран зохиолчин илэрхийлээд идэх байхгүй юу? Тэнгээс уран зохиолоос хүн маш их юм сурч авдаг. Яг л сүүлийн үед монголчууд чинь Япон их явдаг болчлаа. Өмнө Солонгос их явдаг болчлаа. За хятад руу одоо бүгд явж байгаа шүү дээ. Тэгэхээр бараг гарын авлага маягаар би энэ романуудыг орчуулсан байхгүй юу? Ер нь энэ арт түмнүүд рүү монголчууд явахдаа онгоцсон дотор Япон явахдаа Японы романыг уншиж, Сеул явахдаа Өмнө Солонгосын романыг уншиж, Хятад явахдаа зохиолыг уншиж. Тэр зохиол дотор хятадын зохиол дотор хятадуудтай танилцсан баг. Солонгосуудын зохиол дотор солонгосуудтай танилцсан баг. Ямар хүмүүс. Японы номонд Япон хүнтэй танилцсан баг. Тэгээс шууд одоо очиод Япон хүнтэй танилцж чадахгүй шүү дээ. Яг өөртөө таарсан хүнд нэг бол дуртай дургуй нүрнэ, нэг бол баярлна, сайн хүнтэй таарчих юм бол тэгэл болоо шүү дээ. Хувийн юм л явж байгаа шүү дээ. Яг ямар арт түм юм бэ? Эдний цаана нь эдний амин сүнс нь юу юм? Эдний хүсэл мөрөөдөл нь юу юм? Эдний дуртай юм нь юу юм? Дургүй юм нь юу юм? Хүнтэй яаж харьцдаг? Ямар сэтгэл зүйтэй юм? Тэрийг зохиолоос мэдээд авчдаг. За ингээд хоёр дахь одоо ном орчуулах шалтгаан бол өөртөө ихтэй болсон. Ямар ч шалгуурыг одоо авах чадвартай болсон. Нэгэнт одоо грам профессорууд намайг болж гэнэ гэд илүү тооцоол өгöd ахаар болж гин. За энэ аюул чухал байдаг. За сүүлийн одоо жилүүдэд би одоо ингээд 7-8 жилийн өмнөөс эхлээд Монгол одоо эргэн тойрон философи гэдэг тийм лекцүүд, зураг лекцүүд өмссөн. 2007, 17 лөө 18 онд би нэг нийгэмд ингээд уншаал хийдэг. Тэгэхээр яг сонирхсан хүмүүс ирээлээд цагтаа завтай одоо юу гэх юм тэгээд Монголдо байгаа өчир зүггүй нэх гадаад явчааг бол гэсэн хурж ирээддэг. За гадаад байгаа нь бас нэг зөв юмар сонсох гээд бас нэг оролдоод идэг. Гэхдээ ажилдаа дарагдаад ерөөдөө завгүй юм уу да. За тэрний дараа 7-8 жилийн өмнөөс би ерөөдөө эргэн тойрон Монголын эргэн тойрон философи гэдэг бүр одоо Орос, Япон, Солонгос, Хятад, за Төв Аз, Перс, шудрага Казах эдгээр философитой нэлээд танилцсан шин тэр лекцүүд үүссэн. Тэгж явж хагаад эдний философч нь бас уран зохиол дотор яваад идэв юм байна. Шашин гэдэг чинь бид нар буруу юм байна. Энд бол дорныг бид нар бол шууд буддизм одоо юу гэдгийг тэр үгээр дандаа шашин гэдэг байгаа байхгүй. Тэр шашин биш юм байл. Ерөнхийдөө нэг их сургуулийн мэдлэгшил мэдлэг олгол явж ирсэн юм хэлээ шүү дээ. Бид нар одоо тэр мадрас энэ тэргээл исламын тэр сүмүүдийн хараад энэ сүм хийдгээд байгаа. Үгүй байхгүй. Тэр сургуулиуд байсан юм байл. Одоо дандаа өмнө Солонгост очиход яг бидний одоо энэ богдын музей Дашчаалын хийд одоо юу гэдгийг гэсэр одоо юу гэдгийг амар баясгалан тэдний хэлбэртэй сүмүүд байгаа. Тэгэхээр тэрийг сайн цааш нь ухаад ингээд ойлгох их сургуулиуд байсан байгаа байхгүй 100 жилийн өмнө. Баярлган л тийм болохоос. Дотор нь бол мэдлэг олсгол яриад сууж ирсэн юм байлээ. Тэр л тэрийг одоо шашин гэж одоо буруу одоо бас тайлбарлаад байгаа байхгүй юу? За ингээд дорны Азийн уран зохиол руу орох хэрэгтэй юм байна. Уран зохиолоор нь тэдний философи руу орох хэрэгтэй юм байна. Орох одоо сууг юм байна. За ингээд бас 6-7 жилийн өмнө 3 эрэгтэй зохиолчийг орчуулж ирсэн. Та нарын зарим мэдэх бах. Йонгха гэдэг Солонгосын нэг эрэгтэй зохиолч байгаа. Рио Мураками гэдэг Харуки биш шүү. Рио Мураками гэдэг Японы зохиолч байгаа. За хятадын зохиолч нь болохоор Сүжичэн гэдэг. Энэ гурыг орчуулж ирсэн. Бас тухайн үеийнхаа Хятад, Япон, Солонгосын нийгмийг уран зохиолоор харуулж гасан. Тэр Японы тэр Рио Муракамиг бол баргалж Японыг өөрчилсөн 10 хүний нэг энэ гэдэг шүү дээ. Уран зохиолоор арт түмэн нийгэм өөрчлөгдсөн байгаа байхгүй. Тэр уран зохиол юм хүчтэй байхгүй. Хүчтэй. Тэр философч гэсэн бол гараад ирвэл болно хүчтэй л дээ.
ихэнх хүмүүс их сургуульд ингээд хорогдоод хэдэн оюутнуудад мэдэнхээрээ суугаад идэх л да. Философичд бол гадагшаа гарч ирэх. Философи бол ер нь мэрэгжлийн биш юм байна. Философи хийж зогсохгүй. Би философи мэдлээ диплом авах боломж байхгүй. Философи хүүхдэл үргэлж төгсгөлгүй салбар. Өгүүлбэр нь ч төгсдөггүй. Ер нь янз бүрийн одоо философийн ном, янз бүрийн бичгтээ тийм юм гэж хэлээс дуусгадаггүй шүү дээ. Болов гэдгээр дандаа явж байгаа шүү дээ. Тэр тал руугаа maybe, might be гэдгээр дандаа явж байгаа шүү дээ. Нэг гоё одоо өгнүүд шүү дээ. Might be, maybe. Тэр уран зохиол бол тусдаа биш юм байна шүү, хамт юм байна шүү гэдгийг бас ойлгох хэрэгтэй байлээ. За энэ эмэгтэй одоо гурван зохиолчийн нэг онцлог бол түрүүн хэлсэн гурван ухаан явж байгаа. За Японы эмэгтэй хэн болов? Саяка Мурата бол ерөнхийдөө хүний дээд тухайн дээр их ажилладаг. Номнууд нь бичиж байгаа роман нь хүний дээд тухайныг их өгүүлсэн, тусгасан байдаг. Илүү үтсэн. За хэн болохоор хятадын одоо эмэгтэй Фан болохоор өөрийн ухааныг чухалчилсан байдаг. Өөрийн ухаан гэдэг яг одоо энэ бидний ингээд өөрийн ухаантай ингээд байж байгаа. Юу болж ийн яаж байгааг мэдрээд сонсоод бодит байдалтай. Бодит байдалтай бид нар зурлаж шүү дээ. Тий. За хин нь болохоор Солонгосын тэр Бэйсүэ болохоор даалт ухаан дээр ажилладаг. Хүний ухааныг ер нь бол 2500 жилийн өмнөөс философчид 3 хэсэгт хуваажсан байхгүй одоо бидний тодорхой ухаан. Тэгээд ухаан, өөрийн ухаан, тэгээд даалт ухаан. За даалт ухааныг бол одоо харамсалтай Монголд даалт ухамсар гэж буруу орчуулсан, буруу хэрэглээ яваад байгаа. Одоо сүүлд одоо нэг банк даалт ухамсар гэж яриад хэлээ. Иймэрхүү нөхдүүд бол цагаарчин одоо муйсаар бол одоо дүүрэн байгаа. Сэтгэл зүйч нартай уулзаад та нар асуух хэрэгтэй. Та нар даалт ухамсар гэж үг хэлээд байгаа. Тэр хааны газар байгаа юм биш шүү дээ. Ишэл ор шүү дээ. Хүн ухаанд л ор шүү дээ. За яг уу ер нь бол энэ гурван ухааныг одоо тайлбард би олон одоо лекцүүд уншсан. Ер нь бол маш их лекц. Миний одоо ухааны талаар номнууд ч нэлээд байна. Яг цаагаар бол ер нь нийгмийн соён гэгээр л хийгээд байгаа байхгүй юу? Философи дандаа тийм байсан. Тий. За яг жоохон сөрхий хаадууд сөрхий ерөнхийлөгчд бол хажуудаа зөвлөгчөөр авчихдээ. Философчдыг. За бүр их баян хөрөнгөтэй хүмүүс бас өөрийнхөө одоо өр хүүхдийг айтайхан боловсролтой айтайхан хүн болгож байгаа. Бас нэг ирээдүйд миний нэг хідэн төгрөгийг айтайхан зарцуулаад явчаасаа гэсэн хүмүүс бас философчдыг их гэрийн багшаар авдаг. Өөр одоо Шопенхауэр, одоо Кант, одоо хэн байдаг? Дэрвий, Хегел гэнтрээс том философчд бол баячууд, ноёдууд, хаадуудын хажууд зөвлөгч янз бүрийн хийж явсан. Та нар мэдэн шүү дээ. Аристотель нөгөө хин те Александр хааны хүүг сургаж ирсэн шүү дээ. Тэгээс үүлдээ нөгөө хааны хүүг ганцаараа философчээр болох гээд тэгээд Аристотелоо жоохон зовоосон. Ер нь нэг тийм оюутан сурагч одоо шав гэж хэлэхээ би болий. Тэгэхээр би лам болчих гээд идэв. Тэгэхээр би ч нэг сурагч гэдэг л явъя. Тэгэхээр янз бүр бас тийм сурагч нар байдаг л да. Тэг юм сурчаад эргээд бас хүн мөсөн дээр галтруулчих гээд идэг. Тийм. Тэгэхээр эргээд одоо тархиараа мөсөн дээр савж очиж штэ. Тэгэхээр хүй би нэг юм ярихгүй гэсэн дээр тагж нам бичихгүй ч гэдэг. Тэгвэл хаанцаа болж байна. Тэгэхээр Аристотель цаашаа өөр хүмүүс зөвлөд философи заагаад явах гэсэн чинь Александр хаан дургуцж байгаа байхгүй. Хөөе, ийш тийш явахгүй шүү. Энэ сайхан дулаахан байранд сайхан хорогны мах, тарууны маха идээд аргиавга тажид байж л та. Ажих гэдэг юм бай та. Гоё шүү дээ. За ингээл яг ямар нэг байдлаар нийгэмд явж байгаа хүний зүгээс би Ламатортын годамжийг ашиглаж байна. Ламатортыг дулааны суумсэлж одоо дулаанаа өгчлөө надад сайхан байна. Баг нуураас нүрс ирж байгаа юм бол байлгүй дээ. За Канадныхаа усыг онгойлохоор цагаан халангуйтай ус гойж байна. Цагаан байна. Интернет байна. Тийм. Тэгэхээр нийгмээс би хүртэж явдаг хүн.
Тэгэхээр одоо би бас нийгэмдээ буцаагаад өгнө дөө. Тэг чи нөгөө шударгаас шүү дээ. Өгөө аваа тэнцэх хэрэгтэй. Тэг олон хүмүүс бол нийгэм надад ямар ч хамаагүй өстой ганцаараа яваад болно энэ төр гэдэг. Тэгэхээр би хэлдэг байхгүй. Чи тэгвэл годомж руу битээ гар. Наад годомжийг чи нийгмийн цэвэрлэгч цэвэрлсэн байгаа. Шүртчихсэн байгаа. Чи битээ усрал. Битээ цахилгаан хэрэгэл. Нийгэм чамд ямар ч хамаагүй юм бол. Ямар хүмүүс цаана нь өдөр шөнөгүй ажиллаж энэ нийгэм чинь арай гэж нэг юмнууд нь тийм үү нэг болж байна уу. Тэстэ нэг болохоосоо болохгүй гэдэг шиг. Тиймээс ямар нэг байдлаар би нийгэмд зориулж соён гэгэрүүлэх зорилгоор маш их номнууд ичдэг. Тэгээ энэ нь бол яг та миний 18 настай бас толгойд суудсан нэг юм байгаа байхгүй. Нөгөө одоо нөгөө далд ухаанд далдлагчсан нэг санамж явж байгаа байхгүй. Англиар нөгөө hidden memory гэдэг байгаа шүү дээ. Тэгээ далдлагдсан memory. Тэр нь би 18 настайдаа бидрийг социализмын одоо төр Герман руу оюутан болоод явхад яг энэ тайзан дээр Монгол улсын далбайг ингээд зогсоочихсон. Тэгээ бид нар нэг нэгээрээ гарч ирээд төрийн сулд бол яваа тэгээ гарч ирээд өвдөгс өдрөөд үсээд тэгээ Герман руу явчихсан. Улс орныхоо төлөө зүтгэе. Тэгээ нөгөө 18 наснд хэдэн меморид, далд мемори, далд ухаанд суучихсан. Тэр чинь одоо яваад байгаа байхгүй юу? Авсан бол өгөх хэрэгтэй. Дандаа авна гэж байхгүй шүү дээ. Яаж вэ? Өөртөө нөгөө нэг хүний нийгмийн утгаараа болохгүй шүү дээ. Заавал өгч явах хэрэгтэй. За энэ ийм одоо бас дараагийн бас шалтгаанаар ихэд ийм лекц уншаад 10 хэдэн жил ном бичээд ингээд явж байгаа. Тийм арталд хинж байхгүй. Санхүүжүүлэгч, даалгавар өгч, тэгээрээ ингээрээ гэсэн заасан албатсан тэр бүгд миний ард байхгүй. Миний дээрч байхгүй. Яг л одоо философч хүнээр л ажиллаа хийгээл явж байгаа. Энэ бол одоо 1000 жилийн өмнө энтхэг хятад Персид байж л байсан. 2000 жилийн өмнө Грек, Ромын тэргээр байж л байсан. Иймэрхүү хүмүүс ил явждаг. Философт бол ажиглаад маш их ажиглаж байгаа хэрэгтэй. Маш их нарийн юмнуудыг хардаг байх хэрэгтэй. Тэр айгу чухал. Тэгж тэн дээр тулгуурлаа шүү дээ. Ер нь бол хээр одоо ганцаараа алхаж байгаа хүнтэй баг гэж адилхан. Тий. Тэгтээ одоо Грекийн философч, Ромын философч, Хятадын философч, Энтхэгийн философч, Персийн философч, Исламын, Арабын орнуудын философч бол хээр одоо ганцаараа алхаж байхдаа дандаа ном сувгч авчихсан алхаж байсан. Номтойгоо. За над бол одоо сугалжлах ном байдгүй. Ерөнхийдөө тэгээд одоо эцэг өвгдийн нэгэнд ном байхгүй учраас ганцхан хоосоо алхдаг. Гэхдээ энэтэйгээ хамт миний ухаан дандаа хамт ажиллаж байгаа шүү дээ. За би одоо яах вэ? Одоо уйлаад яах вэ? Уулын жив шиг юу ч яахгүй гэж харамсаж яриад л яж чадахгүй шүү дээ. За яах вэ? Юу ирэх вэ? 50 жилийн дараа, 100 жилийн дараа хээр алхаж явах тэр философч залуу бас нэг сугандаа номтой алхаж явах хэрэгтэй. Монгол философи. Тэр л одоо миний одоо ганц ярих ёстой, хийх ёстой ажил. Хэрвээ ном тийм ер нь бол өөрөө би янтай сүулдэ өөрөө философийн номнууд бичээд тэр номнуудаа өөрөө сохолцож тэрийг бас хань болгосон л доо. Ном ер нь хүнд маш их хань болтгоо л доо. Та нар мэдэн шүү дээ. Янз бүр одоо асуултууд байдаг. Та одоо ганцаараа нэг арал дээр очивол ямар ном авч явах вэ? Асууж шүү дээ. Хэнийг авч явах вэ гэж асуухгүй шүү дээ. Найз нөхдөйгээ юу? Ээжигээ юу? Охиныгоо юу? Алийг авч явах вэ гэж асуухгүй шүү дээ. Ямар ном авч явах вэ? Энэ аюулж байгаа. Бусад хүмүүс бол биеийн шаардлага гэж байгаа байхгүй. Ном бол оюуны шаардлагыг хангаж байгаа байхгүй. Бие оюун гэсэн хоёр том ойлголт явж байгаа шүү дээ. Англиар бол mind and body гэж байгаа шүү дээ. За тэрэн дээр чинь soul нэмэгдээд эхэлдэг. Amazons энэ гурван сэдвийг одоо би бас жоохон одоо ишээ одоо энд байгаа. Цааш нь ярина.
Тиймээс уран зохиолын номууд бас яагаад хүн одоо авч явах дуртай вэ гэвэл тийм дотор хас жаргалын тухай байгаа. Тэр дотор хайр дурлалын тухай байгаа. Гомдол, харуулсал бүгд байгаа дотор. Тэр дөрүүд рүү орж тэр болгоныг эдэлж явдаг байхгүй юу? Одоо Анна Каренина ч юм уу Францын одоо Флаубертийн тэр номнуудыг хайр дурлалын номнуудыг уншаад тэр дотор олж тэр хайртай эмэгтэй, хайртай залуугийн хайр дурлал дотор орж нэг хайр дурлалаар өвчлөх. Азаргалтай гэр бүлүүдийг харж нэг азаргалтай болох. Уйтгарч байгаа, бүтлгүүтж байгаа, амьдрал бүтлгүүцээр байгаа дуусж байгааг харж тэрэн дотор орж өөрийгөө чангаруулах. Өөрийгөө тэнхээтэй болгох. Энэ бүгд чинь уран зохиол дотор дандаа тэр дөрөв дотор явждаг. Тийм сайн муу дөрүүд л байдаг шүү дээ. Тийм сайн муу дөрүүдээр байдаг. Яг тэгвэл сайн байдаг тул муу байдаг. Муу байгаад бол сайн байхгүй болохгүй гэдэг шүү дээ. Тэрээс одоо хорвоо ертөнц зөвхөн сайн сайхан биш. Нөгөө тал муу муу. Битүү. Бараг илүү ч хийж магадгүй. За, юу руугаа одоо оръё. Жон философи одоо ярьчаад тэгээд дараа нь уран зохиол руу орно. За, ер нь бол түрүү ярьсан 3 ухаан. Дээд ухаан, өөрийгөө авч яваа ухаан. За тэгээд 70 ухаан. 70 ухаан болохоор асар том сэдв рүү орчихно. Ерөөдөө нэг мөсөн уулын нэг зураг байдаг шүү дээ, тэ? Далайгаас жохон хэсэг гарцсан. Доороо асар том одоо мөсөн уулын хэсэг байдаг. Тэгээд тэр бол ер нь хүний 70 ухаан аймаа гэдэг. Бүр Зигмунд Фройдоос за хинээс Юнг, Юнг, за дараа нь нөгөө тэрнээс өмнө Шопенгауэр. За тэрнээс бүр 1000 жилийн 2000 жилийн өмнө Будда илжсэн байгаа шүү дээ. Тэр дотор маш их юм биш үү. Тэрийг мэдж авах хэрэгтэй. Тэгвэл наад өнөө ойлгоно. Ухаан доор далдлагдсан ухаан. Тэнд маш их юм. За тэрийг мэдж авах хэрэгтэй. Маш том одоо санамжийн гаргалж одоо аппарат гэх юм уу. Чашид memory card гэдэг шиг. За дээд ухаанлогоо Япон зохиолчийн ерөнхий философийн хэлэх гээд байгааг би бас энд нэг хэлчихье. За Саяка Муратагийн зохиол дотор маш их хүний дээд ухаан ямар их чухал юм бэ? Хүнийг ямар их авч явдаг ёс суртахууны, моралын, үнэт зүйлийн нарийн юмнууд байд юм бэ? Шинжлэх ухааны мэдлэг маш их. За философид бол энийг бол ерөөдөө дээд хүн гэж явуулдаг. Overman, Superman гэдгээр явуулдаг. Та нарууд Америкийн янз бүрийн фильмд үзэж байхад Superman гэдэг бол тэр явж байгаа шүү. Ерөөдөө хүн өөрөөсөө дээш гарах. Байгаасаа дээгүүр болох. Тэгвэл чамайг ингээд чирээд аваад яв. Чи өөрийнхөө төвшөнд байх юм болж идэг доошоо унахад их амархан гэсэн тэр ойлголт явж байгаа. Superman дээд хүн. За философийн янз бүрийн салбар руу ороод ирэхээр дээд бий болоо явчихдаг. Миний одоо германоор über ich гэдэг явчихдаг. Биний дээд бий. Өөрийгөө яаж игээд нэг засаад, янзлаад, гимшээд, уйлаад тэгээ зориг ороод урагшгаа авч явдаг тэр бий. Тэр бол дандаа Супермен über ich гэдгээр явж байгаа. Мэдэх гэсэн, өөрийгөө хөгжүүлэх гэсэн тэр бий. Одоо өөрийгөө олно гэдэг шүү дээ хүмүүс. Тэгээд тэр чинь тэр дээд биегээ, дээд ухаантай, дээд миний одоо намайг авч явах тэр сүрхий бий байхсаа тэр биеийг олмоор юм гэдэг байгаа байхгүй юу? Өөрөөгөө л энэ тэгэл сууж л зогсчихлоо шүү дээ. Юугаа хайгаад байгаа? Юугаа олох гэдэг? Хажууд ингээд дургуй өрөөд байж байгаа юм мэдэхгүй. Тэр явж байгаа байхгүй. Ёс суртахуунтай, тэр өндөр ёс суртахуунтай бий. За тэгэл одоо дээшлэх юм бол шашинлаг, бурханлаг бий. За тэгэл хүнлэг, үнэлэг бүх өгнөд тэнд хэрэглэгдэнэ.
гоо зүй, этик, ёс зүй, гоо зүй, гоо сайхан бүр дэш явчихна. Цонгодоо хүчин хөтлөөр очиж. Классик. Бүгд тэр дээд би дотор. Тэрийг л босгож ирэх хэрэгтэй байхгүй юу? Ихэнх хүн тэрийг босгодог байхгүй юу? Тэргээс тоодгүй байхгүй юу? Тэгэл унахтаа их амархан байдаг байхгүй юу? Тэр чинь намайг авч явах хэрэгтэй байхгүй юу? Уран зохиолын ном чинь дээд биеийн асуудал байхгүй юу? Тэрийг уншиж толгой ажилладаг. Сүүлийн үе тарих судлаачид хэлээд байна шүү дээ. Ном уншиж ижил тарих өгч нөө. Гар утас нөө гэдэг шүү дээ. Гар утсан дээр юм уншаад байгаа хүмүүс өстөж шулаан байхгүй. Бүтэхгүй. Тэнгэл болно. За тэгэл одоо боловсрал бидний яриад байгаа манай одоо энэ төрөө улс тийм үү тэр одоо янз бүрийн боловсрал яриад байна. Хөрхэн амт тэр дээд бийг л үүсгэх тийм нарийн ширийн философи юм явж байгаа гэдгийг мэдэхгүй байгаа байхгүй. Тэгээ төслөчд мөнгө аваад удаад шүү дээ. Тэр мөнгөөрөө бас яах гэдэг. Тийм. Ямар ч хэрэггүй. За тэгэхэд энэ бүгдийн саяны тэр бүх ярьсан сэдвүүдийг уншиж судлах хэрэгтэй байхгүй юу хувь хүн. Тэр хувь хүнээс маш их юм шаардж байгаа байхгүй юу. Тэр боловсрол гэдэг чинь зүгээр бид нар яриад тэгээд диплом аваад тэг алга болчихдог юм шиг байхгүй юу. Тэг миний хайртай багш. Багш минь зам зааж өгсөн ч биш. Ямар зам зааж өгдөө. Өөрөө нэг замтай юм шиг. Тэгээд одоо тэр дээд биеийн онцлогч юм бол саяны тэр одоо хэний за би одоо гэж хэлж байгаа шүү. Тэр нэг англи you know гэдэг яваад байгаа байхгүй юу? Тий. Би ч байж байгаа л you know гэдэг шүү дээ. Тэр нь одоо юм байна л да. Тэгээд нэг завсар нэг үг хэлэхгүй болдгоо маа. Нэг амьсгаа авах та. Тий. Тэрээс нэг үгээ нэг тавтаад байгаа даа биш шүү. Тэр чинь нэг амьсгаа авч байгаа шүү. Саяны тэр бүх сэдвүүд тэр дээд бие тэр дээд хүн тэр одоо хятад энтхэг Перс грекэд үүссэн тэр том философийн оюуны хүмүүсийн тэр дээд биеийн тэр бүтээлүүд чинь яасан гэхээр цаашаага тухайн тэр ард түмэнд илэрхийлэгдээд хуваалцаад тэгээ явчихсан байхгүй. Хүртээмжтэй. Хүртээлтэй. Тэрс нэг л их одоо айхтар өндөр шагналтай. Би аюух хэлдэг суугаад байгаа юм шиг байна. Ханараа дөрөв диплом шагналууд өлөгч гисэн. Тэр биш шүү. Тэр ямар ч хамаагүй шүү. Энэ шагнал мангалт ямар ч хамаагүй шүү. За тэрнээс японочдыг одоо та нар ойлгож байгаа байх. Японд жисэн хүмүүс, явж исэн хүмүүс. Дандаа тийм явж байгаа шүү. Дандаа өөрийгөө шаардсан, шахсан, өгч гисэн, өөрчлөгдөх гисэн, ахих гисэн юмуд яваад байгаа. Тэр нь бүтгэлгүй тэгэхээр чимэг болчдөг, догоо болчдөг, гэртээ ороод хаалгаж хажиждаг. Тэр яваад байгаа шүү. Тэгтээ тэр боловсролоос ч юм ойлгох хэрэгтэй шүү. Жилийн өмнө энэ юунд надтай уулзаад ярьж байсан баггүй юу? Мөсөнд тэр ректор өссөн. Боловсролын төлөө тухай хууль батлах гэж байгаа. Тэгээд одоо Мөсөс нэг материал янз бүр оруулсан чи бид нар бас хэцүү байна. Яг энд боловсрол судлалын тэмцэж байгаад гэхдээ эдгээр юм итгэхгүй байна. Болохоор ертөнцийн та нэг жоо туслаад тах гэсэн. Тэгээ очиулж ирсэн хүмүүс дээр. Тэгээ та нар наач гэдэг боловсрол ямар ч хамаагүй. Яг тэгэл над хуулиа батлуул. Тэгэхээр нөгөө наач одоо сонгол болгож байгаа. Нэг юм хийсэн дүүрцүүлэх гээл нөгөөд бол мөнгөний автсан. Нэг юм өгөхгүй болохгүй. Сорон нартан өөр хөлтөдний хойж ви ирээдүйд төрсөн байл яах. Нүргээ аваад тэгэл нэг тийш явж байлаа. Баруун тийм л юм яваад байгаа байхгүй юу? Тэр хэлсэн хүн болгоход зөвлөсөн наад боловсруулч наад мэрэгжил мэдлэгээсээ та нар наатах жоохон тусад нь авч үзсэн. Та нар зөв мэрэгжлийн диплом олгож байгаа боловсруулалтын диплом олгож ийн гэж надад итгэдэг бичиг. Монгол орнд боловсрал гэдэг үг хэрэглэгч боломжгүй гэж би хэлсэн. Та ингээд үгүйсгээл ингээд ийдэж штэ гэж уулчих гээд байгаа байхгүй. Байхгүй бидэрт боловсрал гэж байхгүй. Тийм үг бид нар хэрэглэж байгаа болохгүй. Аюул. За энэ бол нөгөө дээд биегээ үүсэх, дээд хүн үүсэх тэр одоо суперменийн асуудал. Яаж супермен болох вэ? За дараагийн ухааны одоо бид нар нөгөө супермен ярьдаа шүү дээ, дээд ухааны 3 хэсэг. За дунд хэсэгт нь одоо яг жинхэнэ одоо бидний өөрийн ухаан явж байгаа. Энэ дотор ааш шүү дээ. Маш хэцүү.
2500 жилийн түүх гэдэг шүү дээ. Гэхдээ бичгийн хэлбэрээр явж байгаа шүү. Унших хэрэгтэй. Яриад онгоч ирэхгүй. Та ярьж халтаа хэлчихэлтэй гэдэг байхгүй. За энэ дуунтлын энэ гурав бол ерөөдөө яг номоо танилцуулж яах, номынхаа ярилцлаганд сууж явах үеийнх нь зургуудууд юм байлээ. Тий. За дуунтланд байгаа тэр фанк гэдэг хятадын тэр зохиолч бол ерөнхийдөө яг өөрийн ухааны тухаар биччихсэн. Бодит байдалтай хүн яаж тулгарч байна вэ? Юу тэр боловсрол мэдлэг дээд зэргийн тэр ярих болоогүй. Зүгээр л бодит амьдрал ямар вэ? Тэр бодит амьдралтай яаж өөрийн ухаантай харьцаж, өөрийн ухаантай тэр дотор тийм үү унчихгүй шиг хөтлөгчгүй шиг явах уу? Яаж? Тэр чи ямар ч эрцээ байхгүй. Ямар ч жор байхгүй. Өнөөдөр одоо фэйсбүүкээр нэг төр хатгээл ороод ирж байгаа байхгүй. Танаас нэг юм зөвлөгөө авах гэсэн юм, асуух гэсэн юм, тийм зөндөө орж ирдэ. Би чи асуух гэж байгаа тэр сэдвээр минь номнуудыг уншиж байгаа. Дараа нь хойлоосаа ярилцъя. Шууд ярих юмч боломжгүй. Уншиж ярилцъя. Би ч нэг уншдаг соёл дээр чи 10 хэдэн жил байж байгаа гэсэн юм байхгүй. Та уншиж харьцдаг. Бид нар чи сайхан ярьчих та гэдэг байгаа байхгүй. Та нар бид ш найз нартайгаа юм ярьлаа, саллаа, гэртээ очиод нэг юу ирсэн санахгүй шүү дээ. Тэр фэйсбүүк дээр өчнөө нэг бүтэн цаг ингэлээ. YouTube баах юм үзлээ. Цагийн дараа за юу үзсэн санахгүй шүү дээ. Юм уншлаа. Энэ ч унш шүү дээ. Тархин зэрэгтэй. Станог тэр тархины одоо витамин гэх юм уу юу гэх юм. Амин дэм гэдээ орчуулдаг шүү тийм ээ. Тэг яаж бодит амьдралдаа тулах вэ? Яаж бодит амьдралдаа нүүр өчрөх вэ? Тэр фанкийн зохиол дээр байдаг байхгүй. Яг тийм тэр 1.5 тэрбум, 1.4 тэрбум байгаа шүү дээ. Жижигхэн хот нь 3 сая үнэтэй. Том хот нь 30 сая үнэтэй. Тэгээд хэдэн зуун хоттой байсан. Ганцхан хоттой биш. Дундаа. Тэр дотор яаж өргө авч байгаа вэ? Яаж өрөөх вэ? Том яриад ирэхгүй. Нүцгэн амьдрал гэдэг шиг. За энэ тухай бичсэн уншихад нэлээд одоо юм ойлгохоор ер нь ухаар ном байгаа. Өдөр бүрийн тэр давтагдсан, өдөр бүрийн үргэлжилсэн энэ амьдралтай яаж очроо болох вэ? Дахин давтагдсан. Болимоор, татгалзмаар, зогсоомоор тэр дотор тэр дөрүүд яаж очроо болж байна? Тэр фан гаргаж байгаа. Тэг эцэстээ яаж дуусч байна? Явсаар байгаа. Тэгэхээр бид нар хятадыг ойлгоно. Одоо нэг муусан хужаам нарыг ойлгоно. Хятадын артмыг ойлгоно. Тэр баяр өхөр болж байгаа, өөдгөр гуниг, тэр бухимдал, стресс чи яах вэ? Сүүлдээ бүр депресс болно шүү дээ, стресс чинь. Хүн дээр тэрхээр зал гутрал, гомдол, өрөвдөл, харамсал, уур хүрэх. Тэгсэн мөртлөө буцаад хайлах оруулж ирсэн аа. Энэ бүгд энэ журам. За энэ бол хятадын одоо тэр өөрийн ухаан, бидний одоо ухааны дээд хэсэг альгүй сөрхий ёс суртахуунтай мэдлэг боловсролтой байсан байна. Яг бодит байдалтай тулгараад явж байгаа өөрийн ухаан. За тэрний доор нөгөө далд ухаан, ухааны ёроол. Тэнд юу вэ? Төрснөөс ахуулаад бүгд баг. Хөлд орохдоо ямар байсан? 3-4 настай одоо ээж аав яаж ийсэн? Орчин за тэгэл одоо 6-7 таа байхад хамаадан содон янз бүрийн юм юу болж ийсэн? Цэцэрлэг сургууль 1 дугаар ангид яасан 2-3. Яг л тэрийг өөрөө нөгөө сайн өөрийн ухаантай бишээр меморич ороод идэх байхгүй. Сайн сөхөх юм бол 1 дугаар анги, 2 дугаар, 3 дугаар анги, 4 дугаар, 5 дугаар анги бүх меморич дээр хэдэн мемори дотор явж байгаа. 70 ухаан дотор. Бүгд байгаа. А хамгийн гол нь нөгөө нэг recall болох. Буцаага дуудах, буцаага санах гэж оролдох. За тэр л төвхтэй. Тэгээд тэр нөгөө хинчин Sigmund Freud чинь хоёр perceived гэж гэсэн орон дээр хөвтүүлээд яриулаад идэх чинь тэр байхгүй. За яри. Философийн гоё байгаа шүү дээ. Яри.
Тэгснээрээ чамайг тань. Хүмүүс яриад мэддэг шүү дээ. Би бол хүнтэй жоох ярьлаа тэгэл ойлгомжтой энэ хүн. Намунсан шаагүй аргалах гадаага, залдах гадаага бүгд дөрөл мэддэг. Маш амархан. Зүгээр яар. Яг л яриад гэхлээр нэг үгийн сангийн асуудал гарч байна. Үгийн сан дотор нь ямар өгнүүд байна вэ? Ямар өгнүүдийг энэ хүн хэрэглэж чаддгүй. Амар биш шүү дээ. Тийм амар биш шүү. Багшаа гэж байгаа даргалцдаг юм биш шүү. Би чинь янз бүрийн сургуулиудаар лекц уншиж явлаа шүү дээ. Зарим газар нь цагийн багш. Тийм цагийн багш хүртэл гэж байлаа шүү дээ. Цаана том профессор байгаа шүү дээ. Энэ оюутнууд ч өөлж хашгаал ороод ир. Гэхдээ агшаа таны ярьснаас шал өөрийн профессор тэр яриад шүү дээ гэж. Тэгэл одоо за шиг зүгээр. Тэгээ нөгөөд чинь бүр диплома бичгээ болоод өөлөөд багштайгаа муудалцчихсан ороод ирж байгаа юм чи. Яг таны их зөв гэж хамгаалаадсэн. Тэгсэн чинь наваа ингэчлээ тэгчлээ. Тэгээ би өрөөд цаа. Эндээс өөр нь холбоо. Айлын хүүхдүүдийг одоо дипломгүй болгох нь шүү дээ. Юу хөө зүгээр. Тэгээ чөлөөт философчороо одоо явж исэн дээр. Тэгээ шууд нийгэмтэй харьцаа хийсэн дээр. Тэр нь амар. Тийм. Бас нэг мус шүтээс ангаахын нэг тийм үү хортой цэцэг сэврэг шиг охид өгүүдийг одоо өөлүүлээд юу хөө. Тэрээс одоо та нарыг өөлүүлсэн дээр шүү дээ. Тийм. Та нар ч одоо бас нулимс арчиж мэднэ. Тэр чинь нулимс яаж арчдаг ч мэдэхгүй гэсэн явж байгаа шүү дээ. Тийм. За ингээд бидний тэр доод хэсэг тэр ёроолын ухаанд бол бидний бүх өөрийн ухаангүй үйлдэлүүд явж байгаа. Маргааш нь яна юу зүйл яасан бэ? Өчиг зүйл төрөөс чи биш байсан. Тэгдэг. Хан тийм ээ. Яасан бэ? Тэгж ярьсан. Тэгж хэлсэн. Нөгөө ухааны ёроол байгаа хог новш явж байгаа шүү дээ. Сайн сайхан юм зөндөө бий. Тэгээд бид нар чинь холилдоод тогтоо үед тэндээс гач юмнууд гарч ирдэг. Өөрөө ухаан байхгүй болцсон. Зөвхөн доод ухааныхаа ёроолоор хүнтэй харьцаад эхэлж байгаа байхгүй. Их сохтоод эхлэхээр. Тэгэхээр ерөөдөө арх хүч сохтох дуртай хүмүүс чинь ёроол руу орох гэдэг байхгүй юу? Дээгүүр сонирхолгүй байна. Ёроол айгүй гоё. Тийм одоо өнгөрч гисэн ээж яатсан найз одоо юу байдаг. Бүр залуу насны гч юмнууд тэр ёроол байдаг байхгүй. Тэгэхээр хүмүүс уугаа сайхан сохтыг өөр та нар шууд л бодох. За энэ нөхөр ёроол руу орё гэж байна. За би ч бас гоё. Хамтдаа ёроол руу орё. Тэр чинь бидний нөгөө далд ухаан байхгүй юу? Ухааны ёроолын хэсэг. А манай нөхдүүд далд ухамсарыг буруу яриад байгаа. Ухамсар гэдэг чинь ухамсарт үйл явдал байхгүй. Ухамсар чинь дээд ухааны юм байхгүй юу? Дээд ухаанд бид нар ёс суртахуунтай ухамсартай байна шүү дээ. Тэр доод ёроол ухаангүй. Тэгэхээр ер нь бол зарим одоо ирчүүд хэд их ёроол руу орохороо тэндээ аз жаргалтай болоод байн үргэлжлүүлж ёроолтой байх гэдэг. Өглөө босоод одоо тийм үү шараа тайлгээд үргэлжлүүлж байгаа чинь буцаад ёроол руу орох гэдэг байгаа байхгүй юу? Одоо боддомтол харсан чинь өмнө өөртөө уур хөрмөр байгаа юм. За болио. Тош уугаал ёроол руу ороод. Дуудуулаад аялал гоё байгаа шүү дээ. Тийм. Гайхамшигтай. Гайхамшигтай. Тийм цай сайхан санамжууд явж байгаа. Залуу насны. Одоо ч яах вэ гшүүд юм бич гасан. Тэгэхээр тэр залуу нас руу очиж сайхан болж шүү дээ. Баясж шүү дээ. Биш бас юм байсан шүү. Хүүхэд насны ахуулаад хүүхэд наснаас болоод одоо хүртэл бүх санамж тэр дүүрэн шүү ёроолт. Битүү хүүхэд нас, битүү залуу нас, битүү бүтлгүүтэл, битүү хайр дурлал, битүү ичсэн, зовсон, зүхтаасан, айсан бүгд яана инэ ямар гоё юм бэ? Баян тэр гэсэн юм чинь дүүрэн байгаа шүү дээ. Зов гэсэн юмнууд. За тэгэл одоо тэр нэг юм хараад гинт сандагч нөгөө ёроолд байсан санамжинд гарч ирээд наадах чинь бүгд тастаа би тийм байсан юм гэсэн. Багада ийм хоол иддэг байсан. Ёроолоор хоол иддэг байгаа байхгүй юу? Хүүхэд насны. Би ч одоо яг тэр хүүхэд насныхаа
хоолундыг идэхээр ямар их аз жаргалтай байдаг. Яг тэр үе санагдаад. Ямар гоё. Гайхалтай. Тэгэхээр хүүхэд насны удаа байн очиод идэх чинь тэрэндээ аахгүй. Одоо тийм миний хамгийн аз жаргалтай үе. Оюутан цаг дууслаад тэгэл бүх юм аз жаргалгүй. Аз жаргалгүй цаг үе эхэлж байгаа шүү дээ. Баярлаад тах юм баггүй. Тэр хүүхэд нас сайхан уу? За тэгэл тэрийгээ сайхан зуугаад явж гэдэг чинь тэр л байхгүй юу. Фройд сэтгэл судлаач нар одоо тэр янз бүрийн сэтгэл судлаач нар хүүхэд насны л асуудал гэж байгаа шүү дээ. Чиний хүүхэд нас ямар байсан? Бис гоё хүүхэд настай байсан. За болоо. Баяртай. Миний хүүхэд нас амар хэцүү байна гэх. За энэ орлоо хийх. Ярина. Зарим хүмүүс бол бодлоо ярьдаг. Айгүй хүүхэд настай байсан. Их сайхан ээж авдаг шүү дээ. За тэр чинь маш их осолтой шүү. Ээж аваагаа магтаад эхэлвэл их осолтой. Эхнэрийгээ магтаад ирвэл осолтой. Нөхрийгөө магтаад ирвэл осолтой шүү. Цаана нь их юм байгаа да. Харин би хэрэлдээ зодтолдог байсан. Хаалгаас аваад гараа авчдаг гэсэн тэгвэл болж байна. За яруулаас бас жоох юм гарч байна. Яруулыг бас хамаагүй дараад нууга тэрэг гараад ирнэ. За энэний цаана их хэл гэж нэг амар чухал юм байж байгаа. Ер нь бол энэ одоо хүмүүс бол дандаа их хэл дээр ичдэг. Их хэлээ амтдаг шууд англиар ярьдаг лэхгүй. Гоё. Би ч гэсэн бас герман синтерчэл герман жоохон сүдрүү хэцүүтэй л ном бичгээл монгол хэлээр бичдэг чи яад үлгэж нэг их хэл чинь намайг чинь нөгөө ёроол байгаа юм чи. Битүү их хэл. Бид нар их хэлгээд буруу яриад идэв. Ээжийн хэл байхгүй юу? Ээж ямар хэлтэй байсан тэр л хэл байхгүй юу? Ээж өөрөө Африк хэлтэй байсан бол Африк л хэл. Ээжийн хэл. Миний ээжийн хэл Африк. Заир. Эсвэл одоо Венесуэл, Аргентин миний ээжийн хэл. Герман миний ээжийн хэл. Мөдөрш бахыг тааш. Mother language. Их хэл гэж бид нар буруу төрөгдүүлээд байгаа шүү. Ээжийн хэл. Тэр нь ямар ч үж болно. Заавал монгол хэл байх алгүй. Ээжийн хэл. Яг л эндээс чинь нөгөө бид нар нөгөө энэ ухаан доторх бүх үйлдэлүүд бүгдийг бид нар хэлээр гаргах асуудал гардаг байхгүй. Үгээр илэрхийлэхгүй болохгүй. Үгийн сан сайтай байхгүй болохгүй. Үгийн сан муутай хүн ерөөд юм хэлж чадахгүй. Хичээл нөгөө явуудаг. Үнтэй ирэлж байгаа тийм үү? Гоё үг хэлэх гээл та чигээр ингэж л нөгөө төнд явцдаг. Араас нь хуцоо гэж ашиглаж байгаа шүү дээ. Тийм бид нар одоо мэдэн шүү дээ. Нөгөө дээр идэг нөгөө гоё талбай дээр гоё байшин байдаг шүү дээ. Дотор нэг сахан хүмүүс суудаг. Тэр дотор ч бас амн дотор өгнүүд нь өгүүлэр болж өгөхгүй 4-5 удаа суудсан хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр л өгүүлэр болж өгдөг. Тэгээд дандаа ганц хоёр өгнүүд хэлдэг. Бүтэн өгүүлэрч чаддаг. Тэр хэлмүүд байгаа байхгүй. Гадаад хэл бол яг бид нар зөвхөн сэжилж байгаа шүү дээ. Тэр дараа марч. Миний одоо анхны гадаад хэл орос хэл байсан. Орос хэлнээс би чинь герман руу орсон. Немецкий, русский, словак орж байгаа. Дараа нь германд байж байгаа нэг судалгааны ажлуудаас шалтгаалаад англиар ярихгүй болдгоо. Англи хүмүүстэй уулзаж ярилцаад идэв. Тэгээ герман хэлнээс Deutsch English руу орж байгаа байхгүй юу? Герман хэлнээс англи руу орсон. Франц руу жоохон ороод тэгээд цаг болоогүй тэгээд болсон. За ингээл бүх өөрийн мэдлэгүй үйлдэл бүгд бол далд ухааны ярил байна. За энэ бол философийн 2500 жилийн түүх. Хэдэн мянган ном бичигдчихсэн. Наашаал орж ирж монгол хэл дээр орчуулгахдаа буруу орчуулгатай явчихдаг. Ухааныг буруу орчуулчихна, ухамсарыг буруу орчуулчихна. Далд ухааныг буруу орчуулчихна. Өөрийн ухааныг буруу орчуулчихна. Дээд ухааныг буруу орчуулаад явчихдаг. Үлэмжхэн мэтэр гэл. Тэгэд үлэмжийн чанар гэх гэдэг юм байлгүй. Тий. За ингээд одоо миний 1-р хэсэг туслаа. Философч Монгол Эрдэнэ. Одоо уран зохиолынхон салбар руу оръё.
Уран зохиолын одоо молор эрдэнэ та нарын өмнө одоо барай эзлэнэ. Уран зохиолч урлагийн их гой салбар шүү дээ. Уран зохиолын урлагийн салбар биш гэдэг юм. Жинхэнэ урлагийн салбар. Тэнд ямар гоё тийм биднес гэж ой хаар өөрчлөлт соён гэвэл жинхэнэ урлагийн хүмүүс юус хайж байна. Манайд бол дандаа философи гэдэг шүү дээ. Тийм философиор маань гэж байна шүү дээ. Юу нэг уран зохиол өөрөө философиос философч болохоор ингэ хөтөө байсчихсан. Яг тэр сэдвэр нь яг тэр хүний характерын байгаа болдгоо. Философч жоохон айгу баригдсан. Литературлуу би яагаад ингэ над тийшээ орбоо зуртагаад байдаг вэ? А философик гоёор амьдралаар гоё илэрхийлж явж байгаа. Философи уран зохиол хоёрын дандаа дунд явдаг байхгүй юу? Одоо Азийн эмэгтэй зохиолчид маш их гарч ирж байгаа. Бонд, Лонгос, эмэгтэй зохиолчид маш их гарч ирж байгаа. Барууны орнууд тэгж эмэгтэй зохиолчид. Тэгээд уран зохиол ер нь эмэгтэйлэг юм байна гэдгийг би ойлгоо. Тэгээд эмэгтэй зохиолчдын романыг орчуулаад үлссэн чинь тэгэхээр одоо бол 3 эмэгтэй зохиолчийн за энэ нь болохоор Сөүл хотын үл ойлгох хөтөлбөр шиг. Бэсваг эмэгтэй зохиолч сүүлийн гэсэн юм шиг. За энэ болохоор Бан гэдэг эмэгтэй болсон байна. Энэ дэдүүд эмэгтэй. Хоёлаа ахмад маш их номууд үзсэн. Энэ болохоор Японы Саяко Мурака гэх сүүлийн үед гарч ирж байгаа. Японы баяр ёслол тийм масктай. Уран зохиолын хүн чинь ингээд жоохон чөлөөтэй гэдэг. Тий. За ингээд нэг жоохон хөнгөн маягаар уран зохиолын малар эрдэнэ энэ одоо ард хоцорсон. Бай. Тий. За нэг ус угаатгая. Уран зохиол гоёо. Та нар түрүү нам харсан биз дээ. Ямар их бие барьцсан тийм үү? Гар маань салгалаад ярьж байгааг. Энэ зэгээс уран зохиол ингээд ийм гоё байхгүй юу? Чөлөөтэй. Easy. Зөөлөө. За. Одоо би ерөнхийдөө номнуудын хэсгээс нэг жоохон гаргаж ирэх юм байна. Тэг яаж одоо манай зохиолч эмэгтэйчүүд маань зохиол дээрээ хэрхэн одоо илэрхийлэх гэж оролцсон тийм дөрүү дээрээ үгээр тэр үг аягүй чухал. Би ч нөгөө та нар миний номнууд ингээд уушгаар ажиллах ба би ч их шиг ерөөс гээдгүй шүү. Яг тэр нөгөө нэг үгийг эвдчих гээд байдаг байхгүй юу? Би ч зөвхөн тэр бичиглэлээр нь л бодлоороо сэтгэлээр л явдаг байхгүй юу? Хэн нэгэн хүн араас нэг залгуур тавиад их шиг бичээр би нэг бүр уурдаг бүр ингээд алигддаг байхгүй юу? Яах гэж үг эвдээд байгаа юм бэ? Солиотой юм уу? Нөгөө талд хүмүүс ч намайг энэ одоо их шиг гэж мэддэггүй шүү дээ. Дөрмөнд аяг юм уу? Тэр дүрмүүд ямар ч хамаагүй. Грамматик гэдэг чинь шал өөр юм байдаг байхгүй. Бичгийн юу чинь бичгийн дөрвч юм бол зөвхөн бичигдэг л. Та нар одоо мэдэн шнэ. Энэ гурав бол аюу гоё байхгүй. Гурлаа нөгөө ханзаар учраас аюу амар эдний энэ ханзанд их шиг гин гэсэн ойлголт байхгүй. Нэг юм зураасыг хасаа ицсэн тийм байхгүй шүү дээ. Тэр чинь 1000 жил 2000 жил энэ ханз чинь хүчнтэй явчихж байгаа байхгүй. Би хятад явж байгаа, тэр Японд явж байгаа, Солонгос явж байгаа тэр ханзуудыг хараад за энэ ханз бол эдний амин сүнсэн юм байна. Үнний үнэн нь ханз юм байна. Бид нар бол яаж дураараа их шигинжгээ гачин мичин багтал Монгол хэлний багш гэдэл орж ирэл самбартаар хэлнийх гоё л бичээд идэг гэсэн. Нэг л гоё бичсэн. Ямар гоё бичдэг багш. Тэгэл болоо. Атаас одоо бодлол, сэтгэл, мэдрэмж, санаа энэ үгнүүд хоорондоо ялгаатай Монгол хэлний энэ үгнүүд онцлогтой өгүүлбэрийн зохион байгуулалт ийм байдаг тэр байхгүй. Одоо Германы бүх өгүүлбэр чинь биегээр эхэлж байгаа шүү дээ. Англи бүгд бие. А-ыг эхэлж байгаа шүү дээ бүх өгүүлбэр. Германд бол тэгэл их гэсээр бол хардаг шүү дээ. Би ч өгүүлбэр ярьж байгаа л ном зам ярьж байгаа хүмүүс би гэж тэд нар шиг ярихаар ямар их бие гэдэг хүн бэ? Их бие тос юм байна. Тэгэхээр би одоо тэгэл бийгүүл ярих асуудал гарч байгаа байхгүй юу? I want to go home гэж одоо англи үү тийм үү? Би гэртээ хармаар байна гэхэд нь би бол тэр би гэдэг үгийг хэлж болох юм биш шүү дээ. Монгол хэл дээр. Гэртээ хармаар байна. Go home. Тэгэл болоо биш. I'm байхгүй. Германаар бол тийм үү? Хаузе. Тэгэл болоо. Гэрлүүгээ. За хамгийн эхлээд би хэнийг за Японоос эхлэе. Тий.
За яг Япон дээр би нэг бас та нарт яач игээд энэ өгүүлбэр бас яриад байгаа сэдвүүдэд жоох ойртох байх гэдэг нэг. Одоо энэ 39 дугаар хуудас байгаа. Тэгээд тэрэн дээр болохоор энд яаж яа гэвэл Японы одоо хоёр залуу хос одоо яг хурмаа хийхийн өмнөхөн байхгүй юу. Тэг хурмаа хийх тухайга ярилцаа сууж байгаа байхгүй юу. Тэд нар чинь хурим хийнэ гэж бөө юм болд юм байна. Тэг. Ерөнхийдөө танилцаад нилээ явд юм байна. Нилээн туршид юм байна. Тэг үү энэ нэг намайг нэг сонирхчоод 2 3 хоног надтай айгүй гоё байжхад явах гэсэн залуу байж магадгүй гэж туршид юм байна. Тэг. Уулзсан оройноо заавал электр болдгоо. Өлөөдөө болох гэсэн залуу бол тэгээд маргааш тэрийг залахгүй шүү дээ. Тий. Тэгэхээр өн тэрийг бол ажигладаг юм байна. За Германд бол бид нар мэдэн шүү дээ. Эхлээд нөгөө нэг Херлоптой гэх те сүй тавьсан гэдэг бүгжийг энэ талдаа зүтсэн байж байгаа. Яг хурмынхаа өдөр нөгөө хуруугаа энэ шилжүүлдэг шүү дээ. Эсвэл хурмын шинэ бүгж энэ төр авдаг. Тэгэхээр суудлаа бүү юм болт юм байна. Бид нар ч ерөнхийдөө тэгээд одоо бас жоох асуудалтай та нар гэж байгаа. Нэг бүү юм болохгүй байгаа шүү дээ. Хараа тэгэл. Бас гайгүй ар гэртэй юм байна. Өчлийн өвчин байхгүй байна. За ингээд энэ хоёр Япон хос ингээд яг хурмаа хийхийнхаа өмнө маш их ярилцаж өчнөө юм болж байгаа. Яг хувцас янз бүрийн захиалаа тийм. За тэрийг өрн урлагуудаа одоо явуул. Тэгээ тэгж байгаа яг ингээд өөрсөлдөгөө орж эхэлж байгаа байхгүй. Японд ч аюу их гээд өөрийнхөө гэж бодож өөртөө маш их тэр нөгөө дээд ухаанхаа дээд хэсэг рүү орд юм байна. Ёсортгооныхаа хэсэг рүү. Тэгээ тэрлүүгөө оронгуудаа эмхтэй ер нь би чамд нэг юм яг одоо хормоо хийгээ чамтай амьдрахаас өмнө яг би өөрийнхөө үнэн биегээ чамд илэрхийлэхгүй болохгүй юм байна. Би тэр чамд ярмаар гэж байгаа байхгүй юу. Тэгээд одоо ярьж байгаа хэсэг шүү. 39 дугаар хуудсад тий хаалтан дотор үнэндээ би жинхэнэ өөдгөө эмхтэй. Хормоо хийж байгаа залуудаа ярьж эхэлж байна. Энэ эмэгтэй бол бүгдийг үзэн ядаж бас хараадаг. Миний бүхэл амьдрал тэр чигээр зөвхөн л ходол байсан. Жинхэнэдээ би чамайг үргэлж харддаг байсан. Би яг л өшөө авагч гэмээр бүхий л энэ эрүүл ертөнцийг үзэн яддаг. Энэ бүгдийг сонссны дараа Масаши найз тэнгэр дуугарсан мэтэл цочрол өсв. Би ингээд өөрийнхөө бүтээсэн тэр би гэдгээ илчилж цаашаа. За эмэгтэй. Ерөөсөө би хүүхэд наснаасаа өөрийгөө ийм гэж худал царайлж эхэлсэн. Яагаад гэвэл хүмүүсийн хайрыг татах гэж би хуурч эхэлсэн. Хүмүүст таалагдах гэсэн тэр хуурамч би явсаар миний үнэн би бусдсан. Ингээд дотроо би уйлж явсаар миний тэр хүүхэд насны би янз бүрийн дөрүүдийг бүтээж бусдын хайрыг татах гэж хичээж эхэлсэн. Бусдад хүндлэгдэх гэж өөрийгөө хүчилж жүжиглэж явсаар тэр ч байтугай аз жаргалтай амьдарч яваа хүмүүсийг алах гэж ч хүртэл дотроо зэвүүцэж эхэлсэн. Би хамгийн сайн найз Акидагаач дааж атаархдаг байсан. Эдгээр чинь хүнд атаархан гэдэг чинь эдгээр байж болохгүй юм биш шүү дээ. Сортхны хувьд. Дээд би бол хэзээ ч хүнд атаархдаг. Жохоо хүмүүс атаарч болно. За ийм одоо те би чамтай анх таарлцсны дараа чи миний эзэлж авах гэсэн зорилго болсон. Гэх мэтлэнгийн энэ Япон роман бол ингэж явж байгаа. Тэгээд цаашаа энэ хоёр цаашдаа юу болох нь та нар тэгээд уншина биз. Тэгэхээр ер нь Японы энэ дээд тухайн өөрийгөө хүнд ингэж илчилж байгаа, үннээ хэлж байгаа тэр зориг яна хурмаа хийхэ болчих магадгүй гэж айхгүй шүү дээ. Тэгвэл эхнээсээ цэвэрхэн явах юм бол бүх юмаа ярьчих юм бол амар гэж байгаа байхгүй. Тэгэхгүй нөгөө ухааны ёроолт чинь нөгөө энэ худал юмнууд яваад байгаа байхгүй. Тэгээд амьдрал эхэлсэн тэр нь гарч ирээд сэдрээд тэгвэр ачим болох байхгүй. За салаа. Бай. Уцаагаад алах болох нь шүү дээ. Залгаад байхгүй. Тэгэд энэ яваад байгаа шүү. Тэгэхээр Япон роман дотор
дандаа ийм хүн өөрөө өөртөө яг үннээ олгосон, үннээ илэрхийлсэн. Би ийм л хүн шүү. Яг ийм гэдгээр нэг бол чи хүлээж ав. Үгүй бол яах. Тэрнээс чи миний хөрөнгөтэй биш, миний зүс царайтай биш, миний бие хаатай биш. Тэрийг хэрвээ сонирхож байгаа бол тэр чинь цаг үе л юм. Миний залуунаас царай зүс бол өөртөө цаг үе. Маргааш л алга бол. Чиний үнэн бийг чамд таалагдах юм бол энэ алга болохгүй. Хүн хөгтөл. Тэгэхээр чи миний үнэн биетэй суусан тэр. Миний одоо гоё царай зүстэй биш, гоё биетэй биш. Жохон гайгүй мөнгө төгрөгтэй биш. Тэрнтэй суухгүй бол чамд одоо дэмэдээ одоо ойлоо болцсон дээр л гэж байгаа байхгүй. Гатуу. Японы энэ айхтар ёс суртахуун тэр айхтар тэр хүмүүжил нарийн байлаа. За хоёр дахь хятад эмэгтэй рүү оръё. Тий. Хятад эмэгтэй фангийн цогол руу оръё. Тий. Энэ нөгөө хавцсан дээрээ дандаа нөгөө зургнууд нь явж байгаа. Тий. Энд одоо Японы хавцсан дээр бол маск байгаа биз. Тий. Тэгэхээр тэр нөгөө маск чинь нөгөө үнэн нүрээ нуудаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр хэрэлтээрээ дандаа тэгж хэлдэг шүү дээ. Чи яг мохо масктай. Тэр яваад байгаа байхгүй. Тэгэхээр маск авах аюу чухал байгаа. А нөгөө одоо хүний маскыг бас авах. Тийм. За тэр явж байгаа. Зарим нь бол одоо бас бодож байгаа. Хээ тэр үед маск аваа ичдэг байж. Тэр маск нь одоо сүулт мэдсэн шүү дээ. За хятад эмэгтэй богомцон гал дээр бол ерөнхийдөө микрофоны зураг байгаа. Энэ нь болохоор гол дүр эмэгтэй дуучин. Дуу дуулах дуртай. Тий. Ерөнхийдөө 10 жилийн сургуулаа төгсөөд найз нар нэгтэй сургууль урд өөр хятадын том хотууд руу явсан чи тосгондоо үлдчихсэн. Ер нь жоохон нэг туртай сурах жоохон дургу. Сурч байгаа нөхдүүдийг харахаар манайс таалагддаг. Нэг тийм ярд. Тэгээд жоохон дураараа тий царилэг гоё үйтэй тийм охин. За тэгээ гай болоод нэг чин бүтгэхгүй залуутай. Тий маскыг мэдэхгүй. Тэгээ хөвгтэй болчихсон. За тэгээ нөгөө нэг тосгоны ертөнцид чинь тийм үү нөхөргүй эмэгтэй эцэг нь мэддэхгүй одоо том гизтэй юм гэдэг бол том доромжлол байт юм. Тэсгийн аргагүй байт юм. Тэгэхээр одоо энэ тосгоос байгаа. Хаалаа. Нөгөөх нь ч гэсэн бомб хоёр. Сууч. Танаар би юу би ийм үнтэй эзээ сууд гэж бодож байгаагүй шүү дээ энэ дэр л да. Хаалаа. Тэгээ суудаг. Тэгээд өөр арга байхгүй. Хүүхд мөнгө төрнө. Таны амьдрал руу орно. Тэгээ нөгөө хэдэн нэг чинь олон зуун жилийн уламжлалт нь эмэгтэй хөвч чинь заавал гэрээ орхиод нөхрийнхөө гэрт очдөг юм байна. Тийм. Хизээч одоо манайх шиг нэг залуу орж ирчээд явдаггүй. Гардаггүй биш юм байна. Заавал тийшээ явдаг. Өөр арга байхгүй. Тэгэхээр өрнө эмэгтэй хүнийг өөрийнхөө гэрлөө авч явах бас чадaltaа гэдгийг харуулдаг юм байна. Тийм. Тэрүүгээрээ хүмүүст харуулдаг. Эхнэр авсан. Тэрс манайх шиг одоо нөхөр авсан биш. За ингээд л одоо хуудас 76-д би нэг хөрхөн хоёр пассаж тэмдэглэсэн байгаа. Тэрийг би уншия. Гүйчин гэдэг нь нөгөө бүтгэхгүй залуу шүү. Нөхөр залуу. Гэхдээ нөгөө талаас гүйчин чинь би айгүй дажгүйгээд байгаа шүү дээ. Тийм ихтэй талаасаа л бүтгэхгүй нөхөр байгаа шүү дээ. Өөрөө бол бүү би өстой тийм үү. Хүүхдээ авчихсан, хүүдэр үлдсэн гайхамшигтай байгаа шүү дээ. Эрэгтэй талаас нь бол. Эрэгтэйгийн ээж авбар бүр гайхамшигтай. Хадам ээжүүд. За ингэзий бол нөгөө эмэгтэй шүү, гол дүр эмэгтэй. За гүйчингийн тоглоомын дон улам ихсэж гэртээ хонохгүй шүнийг өнгөрдөг бол. Гүйчин анх удаа шүн гэртээ ирээгүйд ингэзий маш их зэвүүц. Ганцаараа унтах болсон тул яг л үржил шивтэй газрыг орхиод хогийн урмал ургасан газар мэтэл сэтгэл готров. Өөрөөр нөгөө та нар харж байгаа үйл рүү ерөнхийдөө надад үйлгээр тусаад байгаа шүү. Тийм юм гэж хэлж бид тусахгүй шүү. Юм гэдэг үг энэ ном дотор байхгүй шүү.
Зөв эд зүйлс дээр гарч иж магадгүй. Тэс би үлгэр хизээж юм гэдгээр дуусахгүй. Готров. Яг л газар ургамалжуулалт хийгдэхгүй. Эдгээр шиг нөгөө тариач ард хүмүүс дандаа нэг газараа жишээ авч байгаа хгүй. Бид нар шиг нэг тийм үү? Одоо унах шиг ч юм уу? Хон шиг хурах шиг тийм жишээ авахгүй байгаа. Бид нар чинь тийм үү? Тий. Одоо ганцаараа орхигдсон унах шиг ботох шиг мэдрэхгүй шүү дээ. Тий. Бидний харьцуулж өөр шүү дээ. Унах ботгоор харьцуулна шүү дээ. Урамжлалт хийгдэхгүй хүйтэн салхилан орхигдсон газар шиг л санагдав. Ингээд гүйчинг шүн ирэхгүй байх олширсан тул ингэзид хүйтэн сэтгэл төрхөөж байв. Харин ч ганцаараа байх тав тухтай байд. Үржил шөнтэй газар элсэн цөл болж хураашчтэй. Гэхдээ хүмүүс элсэн цөлд бас дуртай байдаг шүү дээ. Тэр явж байгаа шүү. За нөгөө талд нь болоод ирэхэд Ингэзигийн хадам. За одоо нөгөө хүүгийн ээж аав. Хадам ээж аавтай ханд амьдарч байгаа юм чинь. Нөгөөд бол нарж байгаа шүү дээ. Хүү шимнэрч хонсонгүй. Манай бэр өрөөндөө ганцаараа лав авах та. Тэгэл ээж аваар ингээл хараал. Бидний хоолгоор хараал. Хараагүй царайлал. Хадам ээж аавд. Ингэзигийн хадам ээж аав тиймч хөнгөн хүлээж авсангүй. Гүйчинг тосгонд өдрийн цагаар тоглоход ч татгалзсангүй. Харин шүн гүйчинг гэртээ ирэхгүй байгаа явдал хадам ээж аавыг тайван биш болгов. Тэд хүүгээ тоглоомд донтоогүй. Харин гол шалтгаан бол энэ ингэзий сайн халамжлахгүй байна гэцгээс. Ингэзий гадуур яаж явж тоглолт хийж байгаа явдал гадуур дуулдаг. Гадуураас явж дуулдаг байхгүй. Тоглолт хийж байгаа явдал гүйчинг гэртээ биш гэрээс гадуур цаг өнгөрөхөд хүргэсэн. Ингээд хадам ээж аваад яаж гинэ. Тоглоомд донтчихсан хүүгээ хамгаалж эхэлж шүү дээ. Манайд ажгүй. Бэрдэл очир байна. Гадуур яваад дуудаад идэх. Юу л бол. Ингэзигийн одоо түүний нэрийг тэр гэдэг үгийг бас их баг хэрэглэсэн шүү. Тэрний тэр гэлээдэг шүү дээ бид нар. Тэр үгийг бид нэг баг хэрэглэсэн. Тэр гэдэг үгнээс би юм нэг болгоомжлдог. Хол явдаг. Тэр зүйл энэ гэсэн үгнүүдээс би аюу болгоомжлдог. Би танд нэг зүйл хэлэх үү гэдэг тэр хэвээр муугааг шүү. Энэ хороо юу юм бэ? Зүйлээр дүрцсэн юм. За тэгэл дандаа тэр гэлдэг шүү дээ. Тэр хэлэхдээ тэр ингэхдээ тэр хэлэхдээ. Тэр явдал энэ төрөл явчихдаг шүү дээ. Тэрийг юу хаалал хамаагүй хэрэгэлдэг шүү дээ. Тэр явдал дээр цагт тэр үед энэ төрөл. Тэгснэ тэр хэлэхдээ тэрнийг ах бай. Тэргээл. За түүний Ингэзигийн нэрийг хэлэхгүйгээр хадам ээж аав хоол идэж байх үедээ Ингэзигийн гаргаж байгаа төрхийг цаагаараа ярьж энэ бүгд Ингэзигийн дургуцлыг төрүүлж хэрүүл хийж эхэлдэг. За одоо гэр дотор хэрүүл хийж эхэлж шүү дээ Ингэзи. Хадам ээж аавтайгаа. Хадам ээж аваад өдөж эхэлж шүү дээ. Нэг удаа Ингэзи будааны тавга ширээн дээр цогж хоолооч сайн идэж амж чадалгүй гэрээс гарч авсан. За одоо ингээд яаж вэ? Дан эхэлж шүү дээ. За ингээд цаашаа үргэлжлэнэ. Юу болох? Бүтэн одоо хэдэн хуудас 212 хуудас одоо хэрүүл дайм болох нь дээ. Бэр хадам ээжүүд тоглоомонд донтсон нөхөр. За ингээд өдөр тутмын амьдралдаа Ингэзи яаж учраа олж тэрдээ тэмцэж хэрүүл уруул ерөөс ингээд байж сунхан аргагүй юм болно. Тийм. За тэр үед өөрөө ухаантай байх. Өөрийгөө алдчихлахгүй. Тэрийг эндэх тусгасан байгаа. Айхтар зохиол. Хятад ч нэг аймаг шүү дээ. Тэр чинь 1000 жилийн өмнө уран зохиол эхэлсэн мэс гэж байгаа байхгүй. Бүр нөгөө өдөр чинь нөгөө хаанз нь маш их эртгэлж гисэн. Бичиг маш их эртгэлж гисэн. Тэр нөгөө юм хэлээ л дээ. Бичиг гэдэг чинь нөгөө ханц. Эмэгтэй гэж ütсэн ханц тэгэл хууль. Ханц үнний үнэн. Би тэр зүгээр нэг үнэнгээ биччихсэн байгаа тэгэл.
юу гэж байгаа. Үнэн байдгүй шүү дээ. Ингээд хэлсэн шүү дээ. За 3 дахь номер руу оръё. Сөүл хотын үл ойлгох өдөр шин гэдэг. За энэ бол нэлээд одоо нөгөө ухааны доод хэсэг рүү орж ирнэ. Ёроол руу орж ирнэ. Ерөнхийдөө ёроолоос бичсэн зохиол. 70 ухаан. Hidden memory. Тэндээс гарч ирсэн. Энэ солонгос хэлж их сонио. Та нар одоо ингээд солонгосуудыг бас ойлгоно. Энд бид нар ямар сон хүмүүс юм. Маш их психологи юм явж байгаа. За бидний орчуулгаар сэтгэл зүйн юм. Улам психологи доод тухай явж байгаа. Ерөнхийдөө их эртнэрүүд бол ухаан гэж ярьдгүй байсан. Ерөнхийдөө сүнс гэж ярьдаг байсан. Сүүл рүүгээ ухаан болсон. Тэгээ ухаан чи явсаар гоод оюун болчихсон. Оюунлаг, intelligence одоо нэг хэмэл оюун гэдэг би нэг лекц уншаад байгаа шүү дээ. Та нар бас болж игэл манай залуус асууж байгаа хагас санд 11 цагаас тэр премиумд ирэх юм бол тэнд би лекц уншиж байгаа шүү дээ. Тэнд нь юугаа төлөөлөл орчин асуудалгүй. Энэ хэмэл оюуныг бид нар одоо юу гэж ойлгох юм? Шинэ техник технологи ороод ирлээ шүү дээ. Яг тухайн үед Google орж иж ирсэнтэй адилхан. Википедиа орж ирж ирсэнтэй адилхан. Одоо бичгээр биш хариу өгдөг. Шууд яриагаар хариу өгдөг. Тийм одоо шинэ эхэлж байна шүү дээ. Би хэлээд байгаа шүү дээ. Би юу найзад гэдэг байгаа шүү дээ. Чат GPT-г. За Солонгос роман Бэсвагийн роман бол за нилээд явдалтай. Тийм ер нь бол нилээд төвлөрч уншин да. Нилээд зуралтан да. Яг бол нөгөө доош орж байгаа учраас ухааны доод хэсэг рүү орж байгаа учраас. Яг одоо тий. Өөрөөр бид нар чинь нөгөө доод ухаанаараа бидний зүүдийг чинь доод ухаан нариултанд тавьж байгаа шүү дээ. Шүн. Тэр нөгөө ёроолд байгаа бидний үдсэн харсан бүх хүүхэд насны, залуу насны өцгөлдөр болж байгаа бүх үйл явдал, бүх үдсэн харсан сонсноо чинь холилдоод доод ухаан, далд ухаан кино хийгээд, видео кино хийгээд тэгээд бидрийг зүтлүүлдэг байхгүй юу? Аюу чухал шүү. Энэ зүуддэг бид нар ойлгох ёстой шүү. За 20 дугаар хуудасны 1 2 3 4 5 6 7 8 9 доороосоо 9 дэх мөр шүү. За энд зохиолын одоо гол дүр Сөүл хотын одоо бид ягаад Сөүл гэдэг тийм. Сеул гэдэг Егэр явцсан бол их гоё байсан байхгүй юу? Сөүл гэж Сеул гэдгээр явцсан бол. За одоо яа юу? За тэгээд Сөүлийн зуны эд халуун Сөүлийн хотыг шүнийг төрсөлдөг энд. Тэгэхээр энд нэг одоо би герман хэлнээс орчуулж монгол хэлээр буулгах гэж нийлэл юм болсон. Гэхдээ нэг би шууд яг та биш ерөнхийдөө германаас орчуулахдаа нэг төл бичиг слаар нэг хэрэгэлдэг байхгүй юу. Шууд герман өгүүлээр уншингуудаа толгой дотроо хөрвүүлээд тэгээ гаргадаг байхгүй юу. Тэгээ ерөнхийдөө бичдэг хүн суулгадаг. Та нарын дунд сууж байгаа. Даруухан учраас би бас хэлээд өгөө. За эд зуны сарын том хот мэдээ алдсан сулхан биеүүдийн сүмтэй адил. Энэ сүм бараг л олон мянган жилийн өмнө халуун гэсэн бишрэлдээ суурьсан арт түмэнд зориулсан мэт. Тайван биш нойр хүний биеийг үнсэн ширхгүүдээр дүүрч галтуулын нүхтэй чулуунуудаа дүүргэсэн мэт буцалсан нуур дотор аваачих мэт. Халууныг л дүрлэх гэдэг шүү дээ. Сөүл хотын. Энэ үед цонхон онгоолгол агааржуулагч байтугай сэнс байхгүй хавчиг өрөөрөө норсон хөнчлөөс илүү чийг орж ирж арьсны нүхтүүдээр бүлээн махаар хуцсан мэт. Хэрвээ цонхон онгоолгохгүй гэвэл хүчил төрөгч аимшигтай хурдан сарниж өрөөнд агаар биш зөвхөн халуун л бол. Энэ үед дээд зэгтээ хүртэл элчрэн
мансуурал болно. 8 сарын энэл унтлагын орон сууцуд яг л усны уурын шонгооттой адилтгамаар яг л намгаас дээш хөөрөх халуун ууртай адил хүний санамж нас барсан урд үеийнхнийг нуух мэт. Хүмүүсийн зүүдүүдээр дамжсан ид шидийн мөрөөдлүүд энэл буцалсан гадаргуунуудаас гарч ирэн хотын дээгүүр хүүх мэт халуун зуны халуунаас халуун агаар нэвт шовт харагдах бөмбөлөг мэт. Тэр халууныг ингээл сөүлийн халууныг гарах гэдэг байхгүй. Тэр сөүлд байсан хүмүүс бол энийг уншаад гайх. Энэ бөмбөлөг, энэ халуун бөмбөлөг, энэ бөмбөлөг нэг зүрхнээс нөгөө зүрх рүү нэвчиж аажмаар нааш цааш зүрхнээс зүрх рүү хөдөлж өвтгөх мэт. Арьсан дээр тогтсон нойтон цавуулгууд хатуурч мах руу шигдэн орох мэт. Үүгээр тэр мах хөөж томрох мэт. Үүний хажуугаар нөгөө л ярьж буй махны гадаргуу түлэгдсэн шарах болон хит амьсгална гэдэг болох мэт. Амьсгална гэдэг яг л илжирлийг сорох мэт. Амар хэллэгтэй. Цааш нь та нар уушир. Айгуу ингээл. Уран зохиолч ингээд тэр хэллүүд гоё идэх байхгүй. Тэр дүрслэлүүд. Яаж тэр дүрсэлж байна вэ? Тэр халууныг дүрсэлж байна шүү дээ. Тэхийн тулд ямар өгнүүд хэрэглэж байна. Асаа халуун юм байвш. Мөчхлээ. Өйсгөө сүүлч одоо яв алаа газар. Монгол ирсэн сайхан хээр. Энэ 8 сард ирсэн энд байхгүй. Хойдон жилд 8 сараас өмнө бошгоо эндээс цугтаах юм. Тийм биш. Тэр яаж гарч иж. Уран зохиолч амар хүчтэй. Яагаад вэ уран зохиолт ингээд байн гэрлүүгээ буцаж ирээд уран зохиол юм орчуулад байгаа чи тэрэндээ байхгүй юу? Ухаан ингээд цадардаг байхгүй. Яаж тэр илэрхийлж гин үү? Халууныг яаж тэгж гоё гаргаж гин үү? Үнэхээр бүр ингээд тэр халуун ингээд биетээр ингээд буужирч байгаа байхгүй. Тэр халуун чиг. Цонхон голгож болохгүй. Голохгүй байж болохгүй. Хичи болж байгаа байхгүй. Яах. Тэгэл хөргөчнөөс одоо хүүтэн бие л одоо гаргаж ирэх байх та. Лаацтай бие одоо юу гэдэг лээ? Солонгосын бие чинь ийм одоо зохиол. Тэгээ яг ер нь бол энд юу нэг таблет уудаг тэрний зураг баг шүү. Ерөөдөө одоо тэгээд ийм халуун хотод, ийм хэцүү хотод тэгээд хүмүүсийг бас гаруулна сүглийн. Тэгэхээр янз бүрийн юмнууд бүсгэл амруугаа хийжээж, таблет хийжээж тэрийг давж байгаа байхгүй юу? Тэгэхгүй солирчих гээд байдаг. Тэгэхээр одоо та нар эмгтэйчүүд ч гэсэн ерөөдөө мэдж байгаа шүү дээ. Та нарыг гэрт очиод хөрөгчний чинь хаалгыг онгоолох юм бол хаалганд ер нь нэлээл юм байгаа. За ингээд номын хэсгөөсөө одоо бид нар юу руу оръё? Уран зохиолын одоо уран зураг гэсэн хэсэг рүү оръё. За энд бол нэлээд юу байгаа? Би та нарт бас жоохон тайлбарлах бас юм байгаа. Ер нь ном унших бол хүн төрөлхтний эртний асар том соёл. Номын соёл гэдэг бол тийм учраас нөгөө номын сонгууд байдаг. Библиотекууд тийм ээ. Би чи яагаад ер нь Герман руу доктор хамгаалах гад тийшээ яваад байсан гэвэл яг бол номын санд нь очиж ном унших гэж явдаг гэсэн байхгүй. Тэр үед чинь интернет байгаагүй байхгүй. Интернет чи саяхнах шүү дээ. Энэ 10 центр саяхнах шүү дээ. 2007 молгоон л баг. Саяхны л юм дээ шүү дээ. Тэгээ номнуудыг унших гэж тийшээ явдаг гэсэн. Тэгээ яг номын санд нь суугаад ном уншаад өдөржингөө өдөр хоол идчихэл буцаж орж ирэл ном уншаад. Уншаал. Жил болно, 2 жил болно, 3 жил болно шүү дээ. За энэ бүр одоо эртний хамгийн даад нь Японы одоо ном уншиж буй эмэгтэй, дундх нь уншиж буй эмэгтэй, цаатлан солонгос эмэгтэй нэг дээр чинь ханцтай учраас тэрүүгээр ингээл өчнөө ном биччихсэн юм байна. Тэр чинь олон сая хүнтэй учраас. За тэгээ зарим одоо эмэгтэйчүүд одоо янз бүрийн төрийн албаны эмэгтэйчүүд байж тэр үед байсан. Бүр өндөр боловсролтой эмэгтэйчүүд. Одоо бид нар тэр гейша энэ гэдэг байгаа чинь тийм үү? Харгалжил янхан ухааны ярих гэдэг шүү дээ. Тэр үгүй шүү дээ. Гейша гэдэг чинь үнээр боловсролтой. Маш их ном уншсан эмэгтэйчүүд байгаа байхгүй юу? Тэр гейша кино фильмээр харуулдаг шүү дээ. Америкийн цэргийн
генерал хурандаанууд чи барьж аваад орлож ирэх гээд идэг шүү дээ. Гэшээ охиныг нөгөө чи үгүй би оронд ордог биш л гэдэг шүү дээ. Тэг ийм айхтар байхгүй. Солонгос ч гэсэн бас байсан. Гэшээ нараа өөрөөр нэрлэдэг. Гэтэл тэр нөгөө бид бас дотор юм гээл буруу орчуулад идэг шүү дээ. Тэр чинь бодвол хааны дэргэд очоод хүү төрүүлэх ёстой боловсралтай мэдлэгтэй амар мундаг эмэгтэйчүүд байхгүй юу? Concubine гэдэг шүү дээ. Мундаг боловсралтай. Тэгээд хааны залгамжууд ирэхэд хатнаас эрэгтэй хүү төрөхгүй байгаа учраас эрэгтэй хүү төрүүлэх гэж хөөрхөн, царайлаг, ном уншсан, соёлтой, боловсралтай охтуудыг авчирдаг гэсэн байхгүй юу? Түүнээс сүлрүүгээ зарим солиордог гэсэн байхгүй юу? Ном уншсан гэсэн өндөр соёлтой авчирсан. Та нэг Red Lantern гэдэг фильм үзсэн шүү дээ. Тэрэн дээр чинь улаан үдийн гэсэн нэг ноён баян нөхөр 4-5 их нөрттэй байдаг шүү дээ. Бас хүү төрүүлэх гэдэг. Тэгэл нүд бол чамд хүү төрүүлж өгнө гээл юу чирээ хүнсний доогуур татаад идэг. Ийм одоо буруу орчуулга юм гэдэг бол буруу мэдээлэл хүнд өгöd байгаа байхгүй. Тэг чи маад ингээд бүр ингээд тархацсан. Шоосо бас ямар л concubine тохны эрэгтэй concubine болж тоглож байгаа нэг жүжигтэй гоё фильм байдаг шүү дээ. Хонконгийн эрэгтэй жүжигчнээ болсон. Нэр нь эвлээд орж ирэхгүй. Сүлдээ амиа орлцдог. Огт. Тэр амарсан фильм. Тэгээд тэр залуу амьдрал дээр ч гэсэн амиа орлсон шүү дээ. Ямар чам болоод залуу. За юуг бас бид нар бас нөгөө тайган хүн гэдээ бас буруу орчуулад байдаг. Тайган хүн биш байхгүй. Яг л тэр чинь хааны ордонд нөгөө хүү төрүүлж өстой 6 долоо хаттууд ирчихсэн байхад тэнд үйлчилж байгаа бүх эрчүүдийг хүүхэд хийх боломжгүй болгодог байхгүй. Өргөө болгодог байхгүй. Тэгэхгүй бол тэр нөхдөд чинь тэр дотор эргэлдээд нэгмэтсэн баахан хааны биш хүүхдэд төрчдөг. Тэгээ бид нар чинь тайгаа өнгөж бүр орчлоо байхгүй. Үгүй байхгүй. Өндөр боловсралтай. Өндөр боловсралтай. Яг бүр тэнд байсан залуу сүүлд гарч ирээд айрамд очоод тэг айрмыг усан гоцоор авчаад даймаа хийгээд ялцсан байдаг шүү дээ. Өндөр боловсралтай. Тэг сүүлдээ тэд нар чинь нэг 40-д хүрээд ирэхээр нь ордноос гаргаад дараагийн залуучуудыг авдаг байхгүй юу. Тэгэхээр тэд нар чинь гараад нийгэмд багш нар их болсон байхгүй. Тарайч ядуу хүмүүсийн хүүхдүүдийг хичээл заасан. Тэгээс бидний тайган хүн тэр ямар ч хамаагүй. Тэгэхээр бид нар чинь одоо хамаагүй хүмүүс шүү дээ. Ордонтоо тиймэрхүү хүмүүс хажуугаараа байлгахгүй. Хамаагүй одоо тэгээд эсгийг гэрт ханарч унтаад ивэл хааны бай тухай хүүхдүүд одоо тэргээр дүүрхэн гэж шүү дээ. Нэг голууруудаал баахан яатсан байдаг шүү дээ. Дараа цагаан сараар нөгөөд болон дээр залгаал. Тэгэл цус арцсан тэргээл. Тэгэхээр хамаагүй голууруудаад ивэл янз бүрийн юм болох нь. За дараагийн юу оръё? Тэг ерөнхийдөө уран зохиол ба урлаг гэсэн нэг хэсэг байгаа. За ер нь бол ингээд барууны ертөнцид сүүлд тийм ээ бас Европчин залуухан гэж хэлсэн шүү дээ. Уран зурагт айгүй их илэрхийлсэн. Ер нь эмэгтэй хүнийг ер нь уншиж байгаа, ном уншиж байгаа дандаа эмэгтэй хүн зурдаг. Ерөөс эрэгтэй хүн зурдаг. Тэгэхээр ер нь бол эмэгтэй хүнээр яагаад дүрслээд байна гэвэл яг бол ном унших гоо сайхан гэдэг харуулдаг байхгүй. Ном унших юм гоё, хүнийг юм гоё болгодог. Ухаан, зүс царай айгүй гоё болгодог. Тэрс гоёор зураг цаана нэг яваа гэвэл энэний одоо нөгөө контекст гэж ярьдаг шүү дээ. Цаагаараа бол ном унших хүнийг юм гоё болгодог. Эмэгтэй хүнийг үзэсгэлэнтэй болгодог. Ном уншсан эмэгтэй хүнийг царай ямар нэг гэрэлтэж байгаа.
хамгийн эмтэлт болохоор номон төвлөрсөн. Өглөөний гэрэлд. Ном уншиж сууж байгаа байхгүй. За дараа нь царийн гэрэлд ч гэсэн ном уншиж. Тэр цаана ингээд араас нь зориуд ингээд нуруугийн зурсан байгаа байхгүй. Тэгэхээр та ном уншаад эхлүүл. Ерөнхийдөө жоох ингээд нуруугаа гарсан цамцнууд өмсөх хэрэгтэй. Тэр их чухал шүү. Тэгээд бас доогоороо илүү дутуу тавч мавч га тайлах хэрэгтэй. Оймс момсон бол тэргээ тайлаачих хэрэгтэй. За цаана хамгийн цаана болохоор бас харанхууд. Гэртээ ганцаар харанхууд ном уншиж сууж байгаа. Яагаад гоё зурсан? Яагаад бол үзэсгэлэнтэй байна. Ном унших ийм гоё үзэсгэлэнтэй болгодог. Тэр явж байгаа шүү. За зарим нь ном уншихаараа ойр орчноо мартчихдаг. Тэр хажууд юу болж байна? Таараад хэрэгтэй хэрэггүй нөхдөд байгаа шүү дээ. Хоол унд нэ тэрэ илүү дутуу. Уцны нэгж мэгж. Тансруу нэгдэн төгрөг оруулчаач энэ гэсэн юмнууд ойрол байж байгаа шүү дээ. Тоох гэж. Зайл. Зайл гэдэг чинь гоё үг шүү дээ. Зайл гэдэг үгийн үндэс чинь зай гэсэн үг яваад байгаа байхгүй. Зайл гэдэг чинь зай гарга гэсэн үг байгаа байхгүй. Тийм. Олигтой хүн том шиг зай гаргатгаач. Зайл гэдэг чинь тийм байл шүү дээ. 2-3 метр биш бүр 10 метрийн зай гаргатгаач. 100 метрийн зай гаргаад бүр гадагшаа яваад 300 км-ийн зай гаргачих. Өдөө юу? Амар зүгээр. Зайтай. Тэгээ явж хагаад тийм үү шатгуурны хязгаарлалтанд орчод бүр амар. Шиг зүгээр. За юм байт юм байна. За бүр ингэж одоо тий ном уншаад ирэхээр хэрэгчлээтэй. Ийм үзэсгэлэнтэй. Тэг хөдөл бүр гэдэг. Ганцаараа. Хэрэгчлээтэй болгож байгаа хүнийг. Танд дараа бүтэн сайнаас наад сайхан номнуудаа уншихтаа. Нэг хөнхөө юм. Өсөд. Тэгэд орон дээрээ гээл ном уншаал. Хэрэгчлээ явж байгаа байхгүй. Эмэгтэй хүнийг ном унших хэрэгчлээтэй болгодог. Юунс хамаарлалгүй болгодог. Би таалгадаг. Би даасан болдог. Хамаарлалгүй болдог. Суверен гэж үг шүү дээ. Суверенити. Оо тэр одоо орой сайхан. Бүх ажлууд тусцсан. Тэгээ сайхан ном аваад оронд орцсон. Хажуудлын дэрмэр тэр дэрийг хоосон байсан. Илүү дутуу амтан тэр дэрмэрээр тийм үү? Ордооч ирэхгүй. Сайхан хоосон дэрний хажууд. Номтойгоо хоёулахна. Ганцаард л биш шүү дээ. Ганцаараа биш шүү дээ. Хоёулаа ханьтай биш шүү дээ. Ном хань болж шүү дээ. Одоо тэгээ ном уншиж тусаад дэрэн дээрээ тавиад хажуудынхаа дэрэн дээр тавиад унтсан шүү дээ. Гайхамшигтай. Гайхамшигтай. За энэ нэг Германы нэг ном бай тээ. Дээр үдви бас энэ тахаар нэлээ ярьж ирсэн. Нэлээ харж ирсэн. Яг Frauen die lesen sind gefährlich гэдэг. Тэр нь болохоор бүр ном уншдаг эмэгтэйчүүд аюултай шүү. Болгоомжтой байгаарай. Тэр нь та нар бас ном зам уншдаг эрэгтэй хүнийг хэлэх хэрэггүй. Юу ч уншдаггүй. Ном унш аюул дургу. Ном уншдаг гэж нөгөөд болчихно. Болгоомжтой байхгүй. За энэ. Тэгээ хав гол нь тэр юун дээр сандал дээр ногноод чухал дэлхийн янз бүрийн чухал хүний оюуныг хөгжүүлсэн номнуудыг уншицсан. Тэгээд бид нар лөө харж байгаа байхгүй. За юу байцгаа. Амьдралд сони юм байна уу? Амьдралаа. Байхгүй л үстэй. Бүгдийг би уншицсан. Та нар л яг амьдралын нэг жижиг номдор байдаг дөрөвдөл байна. Жохон жишээнүүд л байна. Энэ ном дотор та нарыг бүгдийг бичсэн байлээ. Гэт одоо тийм бид нар лөө харж шүү дээ. Амьдрал чамд шин сони юм байна уу? Гэт өөдөөс харж байгаа. Бид нар лөө харж шүү дээ.
За нэг ийм одоо ер нь ном уншихыг л илэрхийлсэн. Тэр эмэгтэй хүн ном уншихаараа ямар болдог. Тэр гоо сайхан, гоо зүй, тэр ёс суртахуун, тэр өөрийгөө авч явах, эрхчлөөч аяг чухал үг шүү дээ. Тий. Ийм гоё ном уншаад ирэхээр тэг нэмсэглээл. Аз жаргалтай, баяр хөөртэй. Муха царилах юм байхгүй, дургуурх юм байхгүй. Нэх гоё болж шүү дээ. За ажиглаас нэг нөхөр ямар ном уншиж байгаа гараад ирвэл за тэгэл мухаар шүү дээ. Йоо болио. Ийм болгод юм аа. Ажиглаа кафега тавьчихсан. Номтой, кафетэй. Ингээл болоо. Дэлхийс үнсэж яах вэ? За энэ бол бүр одоо тий. Бүр гаруцсан ажиудаа тавьчихсан. Гаруцсан ч ирэхгүй. Ном уншиж байгаа. Энэ явж байгаа байхгүй. За янз бүрийн зургаар бид нарт тийм үү? Энэ унших гэдэг ер нь ямар байдг вэ? Яагаад ном уншдаг вэ? Тэрийг бид нарт ингэж гоё тайлбар өгч. Урлаг бол ер нь тийм шүү дээ. Урлаг бол одоо уран зохиол бол урлагийн хамгийн том салбар шүү дээ. Урлагийн салбар. Тэр урлагаар хүний амьдралыг ингэж гоё төрсөлдөг. Тэрс би уран зураг тавих туртай. Яг бол тийм тэгээд аюул хэм харагддаг байхгүй. Өдөржингөө ярахаар юм болдог байхгүй. Яасан юу болсон? Тэр чинь зураг байлгаж дээ л да. Энд чи би нүунийг харамраггүй шүү дээ. Чүр болио. Ингээл байлгаж ийл та тий. Тэр унших гэдэг бол ерөнхийдөө өөрөөр одоо та нарын ном уншаад ирэхээр ерөнхийдөө зохиолчтой яриад эхэлж байгаа байхгүй. Хоёулнаа чимээгүй. Зохиолч хариулахгүй асуугаад тэгээд зохиолчоос номоор нь хариу аваад дөрөв дээр нь хариу аваад явж байгаа байхгүй. Чимээгүй суугаад надад энэ зохиолч энэ дөрөв дээр юу хэлээд байгаа? Юу хэлээд байгаа? Би нөгөө тэр 17 6 тада тэр Чехов уншаад ингэж итгэж тэр байхгүй юу? Юу хэлээд байгааг би яг ингэ сороод ирсэн байхгүй юу? Өөртөө сорч аваад ирсэн байхгүй юу? Тэгэхээр биш нэг эрэгтэй хөлт учраас бас физик математик гэсэн нэг техник хичээлдэг сайн байхгүй болохгүй шүү дээ. Тэр яг тэгэл багштай зориулж нэг хичээл хийдэг гэсэн. Энэ нэмрийн хичээл орохоор тэгэл гимнаст гэхээр би ч жоохон залахгүй шүү дээ. Жоохон ингэж байгаа нэг гимнастик хичээл. Тэгэл ном л уншиж надад гэсэн. Тооны хичээл ороод ямар мундаг тоо гэж боддог чадвараа багш гайхуулаад самбар дээр тоо бодоод идэх гэсэн ганцаараа. Бид нар ямар мундаг багш вэ гэж сонсчихдээ гэсэн. Мундаг. Тэгтээ бид нар юу ч цараагүй. Мундаг багшийг харсаар гадаарсан. Ингээд унших болоо бид нар боловсрал тарих ажил өөрөөр хэлбэл сүүлийн одоо тарих судлаач хэлээд байж шээ. Ном уншихад тарихын дотор ямар үйл явцуд болдгоо. Бүр тэр чинь хэмжээ гаргаад ирсэн. Чат чи бидгээс ч тамар асуух хэрэгтэй. Ер нь ном унших хэрэгтэй юу гэдэг нэг асуучих хэрэгтэй. Тэгэхээр юу гэж хариулах вэ? Зөнөхгүй, Альцгеймер болохгүй шүү. Альцгеймер гэж өвч байгаа шүү дээ. Зөндөг. Монголоор ч тэр чинь зөнөх гэдэг байхгүй юу? Хүн танхаа өлчдөг. Ачаа шим яриад эхэлдэг. За тэгээ унших болгонд амьдралын туршлага хоригдлол. Бүх амьдралын туршлагуудыг үздсэн, харсан тэр бүх юмуд дөрүүд дотор явж идэг. Түрс гарч заавал амьдралын туршлага үзэх гэж, гарч заавал юм үзэх гэж гадуур тавих хэрэггүй. Энэ гурлаа бүгдийг биччихсэн. Нөхөр ямар байдгүй, амьдрах ямар байдгүй, хөрмийг ямар байдгүй бүгд. Түүнээс нэрээ үзэж заавал алдах хэрэггүй. За тэгээд хүмүүсийн гаргаж байгаа хандлагыг төсөөлөд ойлгодог бол энэ надад тэгж хандж байна. Хандлага тийм байна. За тэгэл оюуны хөгжин. Өнөө унших гэдэг нэг маргалыг бас нэг бясалгал шүү дээ.
Би одоо айхтар сүрхийг амандаа яаж хэлчлээ. Энэ бүгд явдаг учраас ном гэдэг бол айхтраа. За тэгээд хамгийн сүүлчийн хэсэг рүүгээ би оръё. Ерөөдөө цагч явж байгаа бах тий. Тийм үү? За гэлс би нэг юм уншаад тэгээд дуусгая. За энэ юуны дараа зүүд гэдэг би нэг жоохон уншаад тайлбарлаад байгаа. Аюуч бол зүүд болоо. Зүүд гэдэг адилхан давтагдсан дүрснүүд. Дараагийн дүрсүүд бүгд адилхан. Анхны тэр зураг юу байсан бэлээ? Анхдагч дүрс рүү очих боломжтой юу? Анх хэрхэн туссан тэр тусгал юу байсан? Ямар байсан бэлээ? Зүүд гэдэг унтахтал ирнэ. Унтна гэдэг шүнэл унтна. Шүнийн харанхуй унтах зүүдлэх гурав. Шүнийн харанхуй унтна зүүдлэх энэ гурав. Шүнийн харанхуй болоогүй гэвэл унтахад хэцүү. Унтаагүй гэвэл зүүдлэхгүй. Загас усан дотор зүүд нойрон дотор. Загасны гартаа барихгүй. Загасыг гартаа барихад хэцүүтэй адил зүүдийг гартаа авах, өөрөөр хэлбэл зүүдийг барих боломжтой юу? Зүүд рүү орох хаалга байх боломжгүй. Үүнтэй адил зүүднээс гарах гэсэн хаалга боломжгүй. Тийм орж гарах хаалга байхгүй. Хаалга байхгүй гэхээр ямар нэг таних тэмдэг байхгүй гэсэн үг. Ямар ч таних тэмдэг байхгүй шүү гэдэг зүүд рүү орох хамгийн анхны чухал нөхцөл. Зүүдний гаднахыг эргэн санах, санамж эсвэл утга учиртай өнгөрснүүд л гэх болов. Гэтэл хэн нэг нь таашгүй түүхийг мэдэх гэж хичээдэг. Мэдчихсэн мэт өөртөө итгэлтэй царайлдаг. Тэр түүх гэж буйгаа дэс дараалалтай, цэгцтэй, бараг л сайнаар дуусна гэсэн гинэн хүмүүс бий. Энэ л хоосон бүтшгүйгээсээ салж чаддгүй. Гэтэл ердөө л онцгой тохиолдлуудыг л түүх гэж нэрлэгддэг болохоос үргэлжлэл, эхлэлд төгсгөл гэж байхгүй. Энэ онцгой тохиолдлууд явсаар домог болдог. Бид ямар ч онцгой тохиолдолгүй бодит байдал дотор эргэлддэг. Харин түүх бол онцгой тэр тохиолдлуудыг л түүх шүү дээ. Яг л үүнтэй адилхан бүтэн үргэлжилсэн түүх байхгүйтэй адил бүтэн үргэлжилсэн зүүд гэж байхгүй. Бодит байдал ч гэсэн онцгой тохиолдол ярих болохоос бүрэн бүтэн бодит байдал гэж бас байхгүй. Зүүдэнд эхлэл гэж байхгүй. Хэн унтаж эхлэн хаа нэг орох хаалга байхгүй. Хэн унтаж эхлэн вэ ямар зүүдлэхийг бас мэдэхгүй. Зүүд өөрийгөө хямуулахгүй. Зүүдээ зурглах гэсэн орлого зүүдний эхлэл үгүй. Зүүд хэрхэн эхэлсэн тэр эхлэл байхгүй. Тийм болохоор зүүдний гол хэсэг гэж ярих боломжгүй. Зүүдний эцсийн зорилго байхгүй. Зүүдэн дотор л эргэлдэнэ. Одоо тэгээд энэ зүүдэн доторх нааш цааш сэлгүүцэхээс салах гэвэл сэрхэл хэрэгтэй. Хуучин жүжигчин байсан Аями зочдын нэрс тэмдэглэсэн дэвтрээ гартаа барин театрын заалны 2 дугаар эгнэд суун. Роман энэ үлбэрээр эхэлдэг. Солонгос роман шүү. Төрүүчийн хэлснээр ярьж буй түүхийн хаалгаар орж байгаатай адил биш. Өөрөөр одоо роман эхлэхдээ бас нэг хаалгаар орж эхэлж байгаа бас биш шүү гэж байгаа байхгүй. Роман өөрөө эхлэлгүй шүү гэж байгаа байхгүй. Уншаад эхэллээ тэр дотор өөрөө орж ирсэн. Ямар нэг хаалгаар ороогүй шүү гэж байгаа байхгүй. Энэ Басва гэдэг солонгосын өгтөй бол айхтар юм байлээ.
Тийм ээ. Энэ өгүүлбэрийг унших агшинд та хэдийн төөрөгдөлд орсон. Бүр төөрөгдөлж гэж байгаа хөө бид. Тавтагдсан үйл явдлууд болоод. Аль нь яа. Тэр дотор хүн бүр ингээд эргэлдээд яг төрдөг байж дотор байгаа юм шиг. Ингэх ч ёстой. Нэг үгээр хэлэхэд Аями гэж нэр болон хуучин жүжигчин болон театрын заал гэсэн мэдээллүүд цааш үргэлжлэх түүхийн тухай юу ч хэлээгүй. Өөрөөр хэлбэл энэ өгүүлбэр доторх мэдээллүүд цааш үргэлжлэх түүхүүдийн цорын ганц шинж тэмдэг биш. Зөвхөн л түүхийн хэсэг. Гэхдээ хэддүгээр үргэлжлэх түүхийг бас мэдэхгүй. Мэдээж хэддүгээр түүх вэ гэсэн дэс дугаар хайгаад тус болохгүй. Яагаад гэвэл копицнуудад тестара гэж байхгүй. Бүгд копи. Энэ зүйдлж буй мэт зохиол. Суулгасан зохиол бол шууд яг зүйдлж буй мэт. Зохиолын дөрвөд хоорондоо холбоотой давтагдах мэт, хэлж буй өгнүүд, өмссөн хувцас, гадаа төрх хувцснууд копи мэт. Зүүдэнд олон онцгой үйл явдлууд болно. Яг л өмнө хэлсэн түүх гэдэг онцгой үйл явдлууд байдаг болохоос бодит байдалтай ямар ч хамаагүйтай адил энэ зүйд онцгой үйл явдлууд. Ямар нэг дүрийн жинхэнэ дүрийг олох гэж хайвал яг л төөрдөг лабиринтэд орох мэт улам зүүдний гүнлөө орно. Лабиринт гэдэг чинь гэж явж байгаад гардаг шүү дээ. Гарт гавлдгоо дотор нэгэлдээл гэдэг шүү дээ. Та нар Shining гэдэг фильм үзсэн үстэй. Стэнли Кубрикийн тэрийг үзээрэй. Тэнд бас л юм яваад идэг шүү дээ. Гэтэл энэ төөрдөг байшингаас гарлаа гэхэд өөрөөр хэлбэл зүүднээс сэрлээ гэхэд юу хүлээж байх юм бэлээ. Ингээд харахад бодит байдал хүлээж авах шүү дээ. Зүүд дотор янз бүрийн дөрвүүд, янз бүрийн газрууд, мөн янз бүрийн үйл явдлууд төрслөгдөнө. Дахин давтагдах мэт. Гэхдээ тийм биш. Зохиолч уншигчийг зохиолын эхлэлээс төгсгөл хүртэл уншаад дуусгахыг хүсээгүй. Зүгээр ингээд уншаад ингээд дуусчлаа. За ийм байсан байх шүү дээ. Тэрийг зохиолч бэсваа хүсээгүй шүү. Зохиолын дөрвүүд давтагдж урд хойноо орж буй онцлог таавар биш харин төөрүүлэх гэхэд болно. Төөрүүлж байгаа. Уншигч үргэлжийн зохиол дотор байсаар байх ба уншиж дуусгах гэсэн ойлголт байхгүй. Уншигч үргэлжийн үйл явдлууд дотор үлдээ. Яг философитой адилхан. Философи дотор үлдэж байгаа шүү дээ. Философи тусахгүй шүү дээ. Эцсийн зорилгод хүрэх биш. За одоо нөгөө даав явж байгааз даавизм. Даавизм чинь амьдрал бол аялал. Эцсийн бодол бол үхэл шүү дээ. Тэгэхээр бид үхэл рүү л явж байгаа. Нөгөө хиний Лана Дель Рейгийн дуу байгаа шүү дээ, тэ? Born to die. Философи сурч ирсэн гэдэг шүү дээ. Лана Дель Рей. Нөгөө каратагийн Брюс Ли ч гэсэн философи сурч ирсэн шүү дээ. Нью-Йоркийн Колумбия их сургуульд. Яагаад гэвэл уншигч зүүдний улмал гүн рүү орно шүү гэдгийг л анхааруулсан. Зохиолч бодит байдлаас татгалцсан. Зүүдийг сонгосон. Тайлбарлахад хүлээн авахд ойлгомжгүй бодит байдлууд яг л дахин зүүдлэх зүйтэй адил. Бидний бодит байдал ч гэсэн. Бид зүүдлээд байгаа юм шиг. Зүүдөр юу болсон? 7 хоногийн өмнө юу болсон? Та нар санах гэж оролдоорой. Зүгээр л хэсэг зур нэг хэсэгтээ зүйдлцэг. Заавал юмыг бүтээх гэж битгий хичээ. Юмс хойшлогдно, дахин давтагдана гэдгийг илэрхийлсэн. Битгий юу вэ гэж бодох гэж оролдоо. Зүүдэн дотор амрах хэрэгтэй. Сайхан зүүдлээрээ өнөөш анхаарал тавьсан баярлалаа.